Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. SEO подкастын 28 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай зочноор Deloitte онч компани ерөнхий захирал Ончин Сүрэн оролцож байна. Би бас буруу санаагүй бол манай хоёр дахь эмэгтэй зочин байна. Бас сүүчүүдэд төлхөө оролцуулъя гэж бодоод бас сонгосон байгаа. Тэгээ Ончин Сүрэн захиралтай маш их баярлалаа. Олон улсын компаниг Монголд одоо оруулж ирж төлөөлөгч болж бас идэвхтэй ажиллаж байгаа. Мөн манай Лавга байна, Жавха байна, Зоолко, за найруулагч Баттэлгэр бид подкаст эхлүүлэхэд бэлэн боллоо. Тэгээ Ончин Сүрэн захиралтай сэдвээ сонгоход бид нэр ярилцчихсан. Санхүүгийн чиглэлээр бид нэг сайн хүү олъё гэж бас ярилцчихсан. Тэгээ санхүүгийн чиглэлээр та ярих уу гэсэн чинь Ончин Сүрэн захирал сэдвийг бол бүх их өөр сэдв болгосон. Гэхдээ одоо ингээд харахад их сонирхолтой сэдв санагдаад байгаа байхгүй. Монгол ба барууны менежментийн ялгаа гэдэг. Энд чинь тэгэхээр миний бодлоор бол аль алинд нэм давуу сул талууд байгаа тийм. Барууны өөрийнх нь улс үндэстний соёлууд өөр учраас тэр нь таарсан зүйл байгаа. Монгол бол Азийн соёл өөр учраас тэр нь таарсан менежментийн ялгаанууд баг шүү. Тэгээ та энэ сэдвийг сонгох бас нэг шалтгаанаа бас тайлбарлавал. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр ер нь яг уу би одоо их сургуулаа төгсөөд одоо анх ингээд ажилд орсон. Одоо ажилд орохдоо бол би тухайн үед одоо энэ өөрийнхөө одоо энэ Deloitte-ийн нэг адилхан бизнес эрхэлдэг 5 том одоо accounting firm нэгтлэн бод хүртгэлэн компани нэг байсан Артур Андерсон компанид ажлынхаа гарааг эхэлсэн байгаа. Тэгээд тэр үеэс л эхлээл би бол одоо глобал компанид те олон улсын том компанид ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр чигтэл одоо ажиллаж байгаад дунд нь бол яг манай өөрийнхөө одоо компаниг онч аудит компаниг 2004 онд байгуулад тэгээ 2004 онд байгуулж байхдаа бол би юу бодож ирсэн бэ гэхээр за би глобал компанид анх ажлынхаа гарааг эхлээд энэ компани глобал компани гэж ямар юм байдгийг те яаж ажилтгийг тэнд байдаг соёл одоо ямар соёл байдгийг тэнд хамгийн гол нь ажилтан албан хаагчдынхаа мэдлэг туршлагыг яаж хөгжүүлж яадаг гэдэг тэр одоо нөгөө системд нь өөрөө байсан учраас за би хизээ нэгэн цагт Монголд одоо 4 томын нэгийг оруулж ирнэ. Тэр оруулж ирэхийн тулд би ажиллана гэж одоо анхныхаа өдөр би хоёр л ажилтнтай байсан тохойд гурлаа. Тэгээ хоёрыгаа суулгачаад тойрол суулгачаад би тэгж ярьжсэн байгаа. Тэгээ би тэгж ярьжсэн. За ингээд бид нар хизээ нэгэн цагт big four болно. Тэгэхэд тэд нар ирээд бид нарыг ажлыг шалгаж үзнэ. Одоо due diligence гэдэг хийгээд энэ компани ямархуу ажилтгийг бидний шаардлага дэцэх юм уу гэд шалгаж үзсэн. Тэр үед бидний ажлын баримт бичиг бүх одоо аудит хийсэн материалууд маань монгол хэл дээр байх юм бол тэд нар уншиж чадахгүй те. Тэгэхээр бид нар англи хэл дээр л одоо юмаа хийн. Эхнээсээ явна. Тэгээ би бол ингээ англиар бүх одоо бичиг баримтаа үйлдэл сурцсан. Илүү амархан англиар бичихэд одоо те. Тэгэхээр би та нарт тэрийг зааж өгнө гэл. Тэгэл ер нь бол ажилтан авахтаа эхлээл заавал англи хэлтэй үйл гэж их шалгадаг байсан. Тэгээ нөгөө бүх юм англиар явуулаад байгаа учраас тэгээ манай Монгол компани байсан хэрнээ бид нар бүгдээрээ хоорондоо англиар имэйлээ бичлэлцдэг. Ажлын баримт материалууд англи хэл дээр те иймэрхүү байсан. Тэгэл би тэгж эхлээл тэгээд яг 2011 онд бид нар ерөнхийдөө Deloitte-ийн Монголд одоо офисыг бий болгох те компаниг бий болгох ийм гэрээнд гар үсэг зурсан байгаа. Тэгээ 2012 оны 1 сарын 1-ээс яг жинхэнээр одоо Deloitte гэдэг нэрийн дор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгэхээр яг л одоо бас миний бодож байсан шиг л болсон л доо. Тэгэл Deloitte-ийн ирсэн бидний одоо бичиг баримт бүх ажлын баримтуудыг одоо төврөө за энэ харилцагч чинь ажлын баримтаа яаж хийсэн та нар ямархуу одоо ур чадвартай те баг юм бэ гэдгийг чинь шалгаж үзье гэд үзсэн байгаа. Тийм тэгэл англи хэлээр бичсэн бичээгүй тийм тэгэл бас яг үндэ ингээд анхны үедээ одоо дөнгөж эхэлж байгаа чинь бас нэг харилцагч энэ төр зөөтэй учраас сайхан цаг маг аваад сайхан англиар бичээл засаал хүн ажилтнуудынхаа одоо бичсэн юмнуудыг нь дөрөв мөрмийн засаа сайхан суучдаг гэсэн. Сүүлдээ ингээд нөгөө гинт ингээд нэг 2008 9 мөс гэл ингээд хүмүүс ингээд илүү аудит эрэлттэй болоод компаниуд өсөж өргөжөөл олон одоо их том хэмжээний зээлүүд энэ төр хэрэгтэй болоод тэр зээлүүдийг гадаадын банкудаас авах шаардлагатай болоод тэднээс нь буцаагаал одоо аудит хэрэгтэй энэ төр гэдэг ингээд иймэрхүү нөхцлүүд бүрдээд тэгээд ингээд ажлууд их болохоор юу нөгөө англиар бичнэ тансаглаж суух юм байхгүй болж байгаа байхгүй. Тэгэл
наста англиар өчгөлээр захирлаа энэ ч амар удаад бид нар мэдэхгүй байж чадахгүй байна гэд цаацаа монголоор өчгөл. Тэглээч гэсэн бид нар тэгэл амьдаал тэгж одоо зорж исэн. Тэгээд тэр зорилгодоо бол ямарч байсан нэг 7 жилийн дараа хүрсэн байдгийн. Тэгээд яг уу энэ бүх хугацаанд одоо нөгөө тогоонд чанагдана гэж ярьдэн шүү дээ тий. Нэг юм гадаадын компани одоо ингээд яг тогоонд чанагдаад ингээд явж байхад бол яг уу хэдийгээр манай компани ингээд айгу жижигхэн ч гэсэн одоо бусад Монголын том компаниудад харьцуулах юм бол би бол маш их одоо зүйлийг үзэж харсан байгаа хгүй юу. Глобал компани нөгөө Монгол дахь офисын захирал болчингууд. Тэгэхээр тухайн үед манайхыг одоо юу яаж яхад Deloitte-оор хэлж яхад манай Deloitte-д нэг юу байсан байдیں۔ 46 компани байсан. Тэгээд тэр 46 компани тэр нэг зураг байгааз. Тэгээд тэр зургийг үзэх юм бол ерөнхийдөө тэр зурган дээр 46 одоо CEO нарын цуглаан болсон юм. Нэг улирал болгон глобал нөгөө CEO байдаг. Тэр CEO-ныхаа CEO-тэйгээ хамтаар ингээд улиралд одоо уулзаж хуралдаж ажиллаа ярьдаг. Тэгээд би миний одоо анхны оролцсон хурал 1-р сард Америкийн Texas манай Deloitte University гэдэг олон юу манлайллын тийм сургууль байгуулсан байдгийг 800 нэг дор 800 хүний хүчин чадалтай. Тэгээд шууд байрлаад тэндээ ингээд одоо манлайллын сургалтанд ажилтнуудаа хамруулах. Тэгээд тэрний нээлт бас 12 сарын одоо 12 оны 1 сард болсон. Тэгээд тэр нээлтэнд нь бид нар оролцсонгоо тэнд хурал хийсэн тийм. Тэгээд анх одоо ингээд орсон зураг. Тэгээд нөгөө нэг гинт ингээ орон нутгийн локал компани нэг юм одоо энтерпренеур нэг нөхөрс байж яснаа гинтгийн ингээ том амар глобал том бүтцтэй одоо бүх юм нь тогтцсон шилдэг юм олон улсын компани гүйцэтгэх захирал болсон. За тэрийгэж ойлгосон ч үгүй бас яг тухайн үед одоо жахад тэгэл нөгөө нэг хийх стом хийгээл явж гэн л гэж бодож байгаа штэ. Миний хувьд бол энэ нөгөө байсан л хэдэн компаниад удирдаал байж байгаа юм чинь те. Мундаг том компани захирал болол тэгэл баахан хуралд очиад том CEO-нуудтай тойрцуугаал баахан юм яриад тэгэл бид дугаал байж байгаа гэсэн дөө ерөн сонсоол тий. Тэгвэл бол энэ ч одоо тэд нар ч амар том компаниуд жишээ нь одоо ингээл хамгийн одоо жижиг гэж яриад байгаа жишээлбэл одоо 2500 хүнтэй тий. Тэгээд одоо орлого нь 200 сая долларын тийм орлоготой компаниуд байж байгаа хгүй тэр Deloitte-ийн жижиг гэдэг яриад байгаанууд нь. Тэгэл манай урд одоо хэдтэн Deloitte энэ чинь бол 16,000 үнэтэй штэ ажилтнууд нь. Тий. Тэгээ $1 тэрбум тэр орлоготой тий. Тэгээд тэд нар чи юм яриад стратеги төлөвлөгөө тэгэл одоо бүх болж байгаа трендүүд тий иймэрхүүнүүдаа ингээл яриад тэгэл би бол суралцаа сонсоол. Тэг яг тэр утгаараа би гинтхэн тийм маш их одоо юм үзэж харах, сонсох одоо тий туулах. Тэгээ дээрэс нь бас тодорхой хэмжээгээр энэ Монгол улсад авчирч хийх тий. Тэгээ Монгол улсад авчирч хэрэгжүүлнэ гэдгээр ч бас тэр болгон тийм амарх юм биш тий. Тэгээ тэрнийг яаж одоо илүү Монголд юу хийвэл хамгийн дээрөө. Тэгээ ялангуяа ингээд том компани бас нэг хэсэг болсон чинь тэдний хийж байгаа юмыг харахаар бүр ингээд сэтгэл хөдлөлөд янз янзын хэмээр санагдаад тий. Тэгээ янз янзын хийх гэхлээр энд одоо ингээд том үйлчлэгээ хийнэ гэхлээр энд нөгөө одоо эрэлтэнд байгаа ч юм уу те эрэлт байлаа гэхэд одоо ганцхан ч байд юм уу хэдэн жилд нэг удаа нэг сөрөс хэрэгтэй те тэгээд ингээд аюу хэцүү байдалд орж байгаа юм л да яг тэгвэл тэнд ямар том одоо хүч чадал хүний нөөц байна уу те capability те чадвар байна уу энд ингээд авчраад хийчмэр юм зөндөө харагдаад байдаг те тэгээд тэр болгон бас ингээд энэ хоёрыг чинь уулзуулах тэр нэлийн сорилттой тулгарсан л да. Тэг яг ихний үед бол нэлээд том юм ярьж том юм хөөцөлцсөн. Тэг надад намайг ингээд Deloitte болгоход Deloitte-ийн ерөнхийдөө юу хийсэн бэ гэхлээр за орон нутгийн аягүй сан компани болоод авчлаа. За бүгдээрээ энэ удирдах байгаа хүмүүс нь их тийм мэрэгжлийн улсууд юм байна. Насаараа зөвхөн ингээ мэрэгжлийн юм хийсэн. Таашаа бид нарыг ямар хөрөнгө оруулалт бүх юмыг судалж байгаа байхгүй өөр юу хийдгүүгээ те. Тэгэхэд би бол яг л энийг л барьдаг те нөгөө яг л би харилцагч нартайгаа юм юутай одоо зөрчилд орсон янз бүрийн бизнест хөрөнгө оруулалт энэ төр хувьцааг худалдан авсан байж болохгүй. Яг тэрийгэл би барьсан. Тэгвэл надад одоо ингээл
амар гоё бизнес саналууд байна шүү дээ. Энийг хийчих гэхэд үгүй би болохгүй. Нэг л хийнэ гэл те. Тэгээд тэр мэрийг их сайн судалж одоо үтсэн байгаа нь. Тэгээд үнэхээр яг нэг мэрэгжлийн улсууд ингээ олж авлаа. Тэгээ одоо тэд нар чинь ингээд яах вэ гэхээр ингээд бойжуулж байгаа байхгүй бид нарыг. Одоо халамжлан хүмүүжүүлэмж гэж ярьдаг те. Бид нарыг ингээд коучинг, каунселинг хийгээд ерөнхийдөө бид нарыг за Deloitte-ийн одоо үйл ажиллагаа Deloitte-ийн одоо CEO ч гэдэг юм уу те. Энэ бол шал өөр юм шүү те. Чиний нөгөө ганцаараа ингээд энтерпренертэй суугаад ингээд юм хийдгээс. Тэгээд тийм учраас ингээд одоо халамжлан хүмүүжүүлсэн. Тэрнийхээ хүрээнд бид нарт яасан бэ гэхээр нэг тийм удирдах зөвлөл байгуулад тэгээд тэнд нь Азны хөндлөн CEO одоо Чарли Мак гэдэг хүн байсан. Тэр хүн ерөнхийдөө энэ Монголыг одоо өсгөн байгуулсан гэсэн өөрөө ирж бид нарыг олж уулзаж танилцаж бүхнийг хийгээд тэгээд тэр хүн ингээд манай Монголын ингээд Deloitte руу оруулсан гэсэн үг л дээ. Тэгээд тэр маань өөрөө тэр удирдах зөвлөлөө ажилуулад өөрөө даргалаад тэгээд Канадын одоо туцын дарга Канадын Deloitte-ийн туцын дарга бас тэр удирдах зөвлөлд орж ажилласан. Яг тэгэхээр Канадууд яагаад оролцох хэрэгтэй болсон бэ гэхээр тэдний нөгөө хөрөнгөний бирж дээр тухайн үед бол нэлээд олон Канадын хөрөнгөний биржтэй Монголын компаниуд байж ирсэн. Тэгээд тэрийг дагаад нөгөө харилцагч нар нэнд байсан учраас харилцагчраа дагаад бас харилцагч нартай дэмжлэг тусламж үзүүлэх гээд дагаад тэгээд Канадын туцын дарга байсан. Тэгээд бас Марк Робинсон гээд бас нэг татврын чиглэлээр Азийн бүс нутгуудын татврын одоо хариуцсан лидер бас ингээд ийм 3 хүн. Тэгээд араас нь бас аудитыг хариуцсан Азийн хөндлөн аудитыг хариуцсан Бен Браун гэдэг юмхтэй. Гэт ингээд ийм улсууд нийлүүлээд ингээд удирдах зүйл хийгээд тэгээд бид нарт намайг бол ингээд чиглүүлсэн байгаа юм. Одоо за тэгэл яг мэдээч чиглүүлэхдээ ингээл чи ийм тийм хийгээд хичнээн тэд нар намайг ингээд дээрээс амар сан харж байгаа. Энэ юу болох одоо хэдэн жилийн дараа ямар процесс болох яг одоо юу тулгарч байгаа энэ хүнд юу болж байгаа бүхнийг харж яасан ч гэсэн хэзээ ч ингэж нөгөө тулгаж хэлэхгүй байгаа хгүй чи энийг хийгээрээ би ингэ шүү гэж байна. Надаас дандаа асууж ингэж өөрөөр маань өөрийг минь одоо ингээд юу хийх гэж байгааг маань айгуу сайн олуулж ойлгуулж тэ ингээд явж исэн. Гэтэ би бол нөгөө их амбицтай тийм ч юм хийн гэлээ амар олон гэ пайплайн үүсгэсэн. Тэгээд угаасаа тэр үеч бас эдийн засаг 17-8% өсвөл 11-12 ончид бас том төслүүд гарч ирэл нэзүүл тий за хэдэн 10 сая долларын юм пайплайн үүсгэсэн энд ч орно тэнд ч орно гэдэг. Тэгээд надаа яг хав бид нар ингээл зөвлөөл байгаа байхгүй бид гэхдээ нэг тэрийн за окей тийм байд юм байж гэтэл би энийг хийчих юмсан гэл тий. Тэгэл яг хав тэр нь болохоор сайн одоо аудитын бизнестэй болооч маш сайн одоо татврын зөвлөх бизнесийг л билд хийчих те одоо бий болгочих боловс хөгжүүлчих. Тэгтэл ингээ энэ хоёр чай айгуу чам аваа явнаа. Тэг энэ дээр л илүү цагаа зарцуул энд л илүү төвлөрөөч гэж тэгтэн надад болохоор том консалтингийн ажлууд амар гой санагдаад тэгэл баахан л явсан дөө ерөөсөө тийшээж Канада руу холбоо барайл Канадын Deloitte техник баахан дайчлал энд нэг төслийн тендерт ороод ишээч ингээл австралиудтай холбогдоод австралиудыг дагуулаад энд нэг тендерт ороод ирсэн. Ингээл амар завгүй тийм нэг үе байсан. Жишээлбэл манай Deloitte том консалтингийн компани. Тэг ялангуяа том консалтингийн компаниас гадна бас нөгөө санхүүгийн зөвлөх чиглэлээр нөгөө мөнгө сан босгох, дэд үтсийн одоо нөгөө төслүүдийн мөнгө энэ төр босгодог тийм тусгай байгууллагуудтай. Тэгээ тэр үе чинь баахан 5-7 цахилгаан станцын төслийг санхүүжилтийг босгох тийм санхүүгийн зөвлөх үйлчилгээ энэ төр гэл тендерүүд их байдаг гэсэн. Тэгэл янз бүрийн ERP том одоо олон сая долларын тендерүүдтэй Energy Resource бас тэр үед тендер зарлаа. Тэд нар ч ороод би яг манайх Energy Resource-ийн Oracle-ийн одоо хэрэгжүүлэх тэр төслийг аваад хийсэн л дээ. Тэрнэд нөгөө хятадын Deloitte-ийн ирж хийсэн баг. Тийм тэгээд гэх мэтэр тийм үе байсан. Тэгээд одоо тэгээд бид нар ерөнхийдөө би нэлийн орчлон ярьчлаа тий. За одоо тэгээд та нар асуултаа асуугаад тэгэхгүй бол бүр сүлдээ зогсоо болох наа. Харин зөв зогсоо болохгүй халаад ярих чинь өөрөө их гоё юм шүү дээ. Би яг ийм түүхтэй тий. Тэгээд яг гол нь би яг ямар санаа ил гэсэн гэхлээр айгуу тийм одоо захирлуудыгаа гүйцэтгэх захирлыгаа одоо бойжуулж байгаа гэсэн утгаар тий. Одоо бойжууламж гэдэг нь зөв үгүй юу нэлээд халамжлан хүмүүжүүлж байгаа. Тий ингээд
удирдах, стрессийг удирдлага тэгээд энэ дэмжлэгээр ингээд хангаж байгаа. Ямар ч одоо асуудал тулгарлаа гэсэн яаж ханддаг вэ гэхээр бид нар чамд итгэж байна. Чи нэг чадах ёстой. Тэгээ чи яг юу гэж бодож байгаа юм бэ? Тэ ялангуяа чи бол Монгол улсынхаа зах зээлд бизнесийн онцлогийг нарийн мэдж байгаа хүний хувьд чи яг юу гэж бодож байна? Тэгээд тэгэж одоо их намайг дэмжиж ажилласан. За тэгээд дээрэс нь манайд тэр хоёр одоо том зөвлөх бас ирж ажилласан. Нэг нь аудитыг хариуцаад аудитыг одоо босгох гэж ажилласан. Нөгөөх нь болохоор зөвлөх үйлчлэгийг бас хариуцаад зөвлөх үйлчлэгээ босгох гээд эрсдлийн удирдлагаар мэргэсэн тийм хоёр том одоо 25 жилийн туршлагатай хоёлаа тийм хоёр хүн ирж манайд бас нэг 3 орчим жил ажилласан. Надтай хамт тэгэл тийм мундаг олон улсын одоо хэмжээний экспертүүдийг би бас удирдах хэрэгтэй болсон тий. Хуучин ингээд нөгөө энэ чинь ингээд надаас дандаа залуухан жоохон хүмүүс тэгэл миний үйлснэр хийгээ явцдаг ч юм уу тий. Тэгэл би за одоо та нар энэ хүртэл хийчихэд би энийг хийн. Тэгтээ дөрөв туршлагынхаа хувьд одоо ингээд арай та нар болоог байгаа би мэдчихээн тэгэхээр ингээд их юм шаардаж бас болохгүй тий хүүхдүүдээс залуучуудаас хамаагүй их юм. Тэгээд би энийг хэсгийг ингээд хийчигээд суугаал өөрөө яг дунд нь ороо суугаал хийдэг байсан бол одоо би ямар том өөрчлөлтөнд орсон бэ гэхээр бусад хүмүүсийг ажиллах хэрэгтэй болсон байхгүй юу. Тэгээд одоо том тэр зөвлөхүүдийг эргэлээр нь удирдлагаар хангаж одоо ажиллах. Тэ бас урамшуулах тэ сэтгэл зүйн болоод одоо цалин хөлсний урамшуулал хангалттай л да. Deloitte-оос санаасаа бүр санхүүжээд ирж байгаа учраас зүгээр ер нь ингээл урамшуулаад, удирдаал, чиглүүлээл, зөвлөөл ингээл одоо удирдах хэрэгтэй болсон чи би бас тэрнийг хийж чадахгүй нэлээд яасан. Бас тухайн үедээ бас их тийм жоохон бойтголсон санагдаад байгаа. Одоо харж хахад нөгөө хэд чинь намайг амарлаг CEO гэдсэн. Тэгэл над биднээс харж идэг. Би болохоор ажиллаа гээл суугаад байдаг. Энэ өрөөндөө зүгээр нөгөө л нэг хуучин янзаар ингээл хар мянган цааснуудаа цуглуулчаал өөрөө хийгээ суугаад байдаг. Тэгээд бүр өндөгч завгүй те. Тэгээд нөгөөдөлтэйгэж хайд баг мэдээл сайнууч гих завгүй л те. Тэгээд нэг сардаа хурал хийчихэд суугаад байсан байгаа байхгүй. Тэгээд тэрнээс би одоо өөрийгөө тийм нэг өөрөө хуваараа эрхлэгч хүнээс ингээд одоо компаниг удирдан чиглүүлдэг ийм гүйцэтгэх захирал болно гэдэг ямар өөр юм бэ гэдгийг одоо хараад байгаа юм л да. Ямар дэвшил, ямар үсрэлт болж байсан те. Тэгээ тухайн үедээ би бүр яг тэгж бас сайн чадахгүй байгаад ангууд манай нөгөө Deloitte-ийн яасан бэ гэхэлэр намайг ерөнхийдөө аудитаас шууд болиулсан. За энэ залуу энэ тий шууд хүчээр салгаад за одоо энэ авчирсан одоо энэ мундаг одоо аудитын партнер л ажиллаа хийнэ. Аудитаа хийнэ. За та бол ингээд офис менежмент партнер одоо гүйцэтгэх захирлынхаа ажлыг хийнэ. Гэт намайг салгасан. Би ч бас тэгэл ер нь ухаарад бас нэг 2 жилийн дараа ерөнхийдөө тэрнээсээ болоо шууд ингээд гүйцэтгэх захирлынхаа ажлыг хийнгүүт одоо би ингээд жоохон цагтаа болоод одоо би нэг жоохон стратегический те стратегийн хувьд одоо яах ёстой юм бодож эхэлж байгаа байхгүй. Тэгээ юу хийх ёстой юм те бид нар ямар чиглэл рүү явах ёстой юм. Одоо нөгөө бид нар чинь дээрээс угаасаа Deloitte-ийн бүх одоо хүрэх зорилго энэ төр чинь дээрээсээ тодорхой байж байгаа шүү дээ те. Тэгээ энэ зах зээл дээр ямар байр суурь эзлэх ёстой энэ бүх юм тодорхой. Тэгээ тийшээгээ чиглэсэн ажлуудаа хийх ийм боломжтой болж ирсэн. Тэгээ тэрийг одоо ингээд би гадуур яваад ингээд компаниудын удирдлагуудтай уулзаад ярьж хахад ер нь ингээд удирдлага хийхээсээ илүүтэй өөрөө ажиллаа хийгээ суугаад байдаг. Тэгтээ тэр үеийн надыг одоо санагдуулам тийм гүйцэтгэх захирлууд их байдаг ер нь. Яг ингээд л тэгээ тэрийг ер нь бол яг бас тодорхой хэмжээгээр бас микро менежмент гэж ярьд юм байна л да. Тэгэл ингээд өөртөө ингээд өөрөө л хийхгүй юм болохгүй юм шиг санагдал тий. Тэгээ тэр үед нөгөө бас яг надад ч гэсэн тийм байж байгаа. Би л хийх бол нэг дутуул юм л хийчих юм шиг санагдал тий. Тэгэл өөрөө хийгээ суугаад байдаг тий. Ажиллаа ингээл нэг чимхлүүр бүх юмнуудтай тий. Тий. Өөрөө нөгөө бүх юмыг өөрч явах гэдэг. Тий. Тийм баг тий. Тэгээ яг тий. Яг энэ яриан дээр үндэслээд нэг одоо та 19-10 жилийн өмнөх тухай Монголын одоо мэргэжил та өөрөө орчныг мэдж байгаа шүү дээ тий. Байгууллагатай уулзж байсан. Тэгэхээр одоо ингээд миний асуулт юу гэхээр тэр үеийн одоо манай байгууллагуудын менежмент ямар түвшинд байв те тэр гадны энэ мэргэжлийн менежменттэй та одоо хамт ажиллаад эхлэхээр харьцуулт гарч байгаа шүү дээ зөрүү ямар байсан одоо ямар түвшинд байна гэж та дүгнж харж байгаа.
Ер нь яг засаглал одоо энэ менежментийн асуудлууд бол би нэг ийм л юм хараад байгаа юм. Ерөнхийдөө 2008 онд жишээлбэл бид нар зөвлөх үйлчилгээ энэ ингээл үзүүлэл гадуур явах одоо аудит хийх гэл ингэж яхад тэр үед чинь компаниуд зарим нь одоо ингээд имэйл энтер ашигладаг байсан шүү дээ. Тэгээ нөгөө нэг имэйл тодорхой одоо менеж нэрч байхгүй, хаягч байхгүй тэргүүрээ ашигладаг ч юм уу, яах уу ашигладаг ч юм уу те. Тэгээ имэйлээ ч уншдаггүй тийм үед байсан. Тэгээл бүгдээрээ л ингээл одоо за компани удирдлагын систем удирдлагын тайлан гэж одоо юу байх хэвтэй те. Ямар тайлангуудыг харж ээж бид нар ямар үзүүлэлтүүдэд харж ээж энэ компаниг удирдах хэвтэй энэ төр гэж энэ бүхнийг ингээл тухайн үед ингээл моол компаниуд ерөнхийдөө ингээл эхлээл судлаад тэгээд хэрэгжүүлэлтэл явж исэн. Тэгээ одоо өнөөдөр харьцуулахад бол хамаагүй өөрчлөгдсөн л дөө. Зүгээр ер нь ингээд ийм governance те одоо энэ засаглал энэ менежмент энтрийг ингээд сайжруулах те энэ лөө ингээд нэг жоохон хөрөнгө оруулах юм бол өнөөдрийг хүртэл бас яг учир дутагдaltaй л байгаа. Яагаад тэгэхээр ер нь бол одоо би жишээлбэл өөрөө бизнес хүний хувьд ч гэсэн хэлгээд ихэнхдээ бизнесийнхэн гол нөгөө үйл ажиллагаагаа бариад гол орлогынхаа юм руу их ингээд одоо мөнгөө олох нь чухал шүү дээ тийм ямар ч тохиолдолд орлогоо олох нь чухал. Тэгээд нөгөө тэрлүүгээ их ингээд хөрөнгө оруулалт хийгээд илүү их төвлөрөөд ажиллаждаг тийм. Гэтэл нөгөө талд нь ард нь уг нь ингээд хөрөнгө оруулалт хийгээд сайжруулах юм бол нөгөө орлого нөгөө үйл ажиллагаагийн чинь ажиллагааны нөгөө нэг эффекттэй хамаагүй өндөр одоо нөлөө эрг үр дагавар авчрах юм байгаад байгаа байхгүй enable ингээд одоо ярьдаг шүү дээ тий энэ боломж нөхцлөөр нь хангах энэ одоо хэсэг рүүгээ илүү одоо жоохон хөрөнгө оруулалт өгчих юм бол тий тэгэхээр одоо яг миний бодлоор бас магадгүй компаниуд ер нь энийг enabling area буюу одоо тий энэ санхүү энэ IT одоо тэгээ технологи ашиглая, дижитал болъё гэд энэ юм руугаа тэг хүний нөөц гол нь бас хүний нөөц те энэ лүгээ анхаарад бас хөрөнгө оруулж эхлэх гэж гэнэ үү гэж би ерөнхийдөө харж байгаа. Тэгэд энэ юмнууд бас хизээ яг ингээд уялдаад нөхцөлөө байдал үүсэт яагаад ингээд компаниуд ишиг ордгийн гэхлээр мэдээж томрох одоо өсөх хөгжих төлөвлөгөө тий одоо Монголдо бол бид нар тодорхой хэмжээгээр ингээд томорчлоо 20-30 жилийн бизнесийн одоо хугацаанд тий одоо яг дэлхийд гарах уу гэдэг юм дээр л энэ нөгөө нэг юм хөгжлийн одоо төлөвлөгөө хөгжлийн стратеги хөгжлийн зорилго чи өөрөө за тэгвэл бид нар энэ хөгжил төрхийн тулд энэ арын албанууд чинь бас яах ёстой энийг ингээд арын албаа хэврэнгээр нь байлгачаад удирдах бүх одоо юмнуудаа хэврэнгээр нь байлгачаад бид нар дээшээ хөгжиж чадах уугүй гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээд энд бас нэг түлхэц олдог бас томоохон зүйл бол ерөнхийдөө хөрөнгийн зах зээл бас байна л да. Тэгэхээр бид нарт нөгөө хөрөнгийн зах зээл бас хөгжихгүй байгаа учраас бас ингээд нөгөө хөрөнгө мөнгө босгох одоо боломжтой их хэмжээний хөрөнгө босгох боломжтой бол компаниуд ингээд төгөлийн хөрөнгийн зах зээл рүү ч ороод хөрөнгө мөнгө босгоё те. Тэгэнгүүт нөгөө талаас нь хөрөнгийн зах зээл маань за тэгвэл та нар одоо олон нийтийн халаас руу орох гэж байгаа юм байна. Тэгвэл бид нар олон нийтийн эрх ашигыг хамгаалахын тулд хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалахын тулд танай засаглал, танай менежментийн арга барилыг судлах ёстой, үнэлэх ёстой. Тэр чинь энэ стандарттай байх ёстой. Аяндаа ингээд энэ юмнууд ингээд би нэгэ одоо шаардаад нөгөөх нь одоо нөхцөл одоо болж өгөөд тэ одоо тохироо нь бүрдэж өгөөд тэгээ ингээд хөгжих үндэслэл тэгээд дэвших юм бас хөгжил дэвшилт илүү түлхэц болж өгд юм байна. Тэгэхээр энэ юм бас одоохондоо бас сайн хөгжихгүй байгаа юм л да. Тэгэхээр яа харахгүй бид нар зүгээр энэ талд нь зөвлөхөөд ч гэдэг юм уу эсвэл одоо аудиторууд суучаад зөвхөн ингээд та нар ингэж тэгэж байгаа нэг өөрсдийнхөө ажлын төлөө юм шиг одоо бас ойлгогдоод байдаг байхгүй бид нар л нөгөө ажлаа явуулахын тулд баахан тэднийг шаарддаг. Тийм мэдээж бид нар шаардаж одоо бас тодорхой хэмжээгээр энэ 4-5 одоо орж ирснээр бол компаниудын одоо манайхаараа үйлчлүүлж байгаа компаниудын энэ одоо хөгжилт түлхэц болсон бид нар одоо өөрсдийнхөө стандарт шаардлагын дагуу шаардлагуудаа тавьж байгаа. Тэрэнд маань хүрэхийн тулд компаниуд чинь хэцүүсэн ч гэсэн ингээл ядаргаатай юм бэ те гэсэн ч гэсэн одоо ингээл хийхээс өөр замгүй те. Тэгээ бид нар бол нэлээд түлхэц болсон. Гэхдээ хангалттай биш байгаа байхгүй. Нэг тал зөвхөн биднээс шаардлага өгч байгаа. Тэгээ нөгөө талдаа энэ өсөх хөгжих одоо амбиц зорилго хэрэгтэй байна. Дээрээс нь
тэр боломж нээлттэй болох хэрэгтэй. Тэр нь ерөнхийдөө хөрөнгө мөнгө санхүүжилт одоо босгох тэр хөрөнгөний зах зээл одоо хөгжих хэрэгтэй байна. За жишээ нь олон улсын банкуд бас их төлөвлөж болсон гэж би боддتي. Одоо тийм биш одоо цаанаасаа зээл авахд тий одоо том гадаадын банкуд одоо манайд их зээл өглөө шүү дээ тий одоо EBRD-гээс ахуулаад тэр гадаадын банкуд чинь манай Монголын компаниуд одоо шилбэл банкуд тухайн үед шүү дээ 2008-10 онд бол барьцаа хөрөнгөл шаарддаг байсан. Тэр үед гадаадын том банкуд орж ирээд манайд зээл өгтөө бүх нөгөө нэг одоо ашигт ажиллагаа тий мөнгөн урсгал тий менежмент нь ямар байгаа юм тий тэгээ менежмент засаглалыг ингээд бас чадахжуулах тал дээр тэд нар заавал нэг жоох ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд тий тэгээд олон асуудлуудыг тавьснараа тэр банкуудын шаардлагад бас нийцүүлж одоо ажилласнараа тэдний нөгөө нэг due diligence гэдэг нөгөө зээл өгөхийн тулд заавал судалж байгаа олон бүх одоо компани үйл ажиллагааг хамар судалж байгаа судалгаа үнэлгээнүүдэнд нийцхийн тулд хийсэн бүх юмнууд чинь бас компаниудад одоо хөгжил маш их төлөвлөж болж байгаа байхгүй юу? Одоо удирдлага засаглалын хөгжилт нь. Жавхаа KPI институтийн би чи хаанах төвтэй байгуулга менежмент төвтэй л дөө. Тэгээ би онцлог сүрэн захиралтай өнөөдрөөс нүүр тулж уулзаад их баяртай байна. Яагаад гэхээр би нөгөө Mongolia Mining Corporate одоо ERP систем Oracle ERP-г нэвтрүүлэлт хийдэг юм байна гэдгийг яг тэндээс олж аваад тэгээ би одоо ERP консалтинг үзүүлдэг компани удирддаг тэгээ байгуулдаг. Тэгээд эхний анх хийсэн ажлаа санаа яг ер нь бол яг тэндээс нөгөө ингэж хийдэг юм байна гэдгийг мэдж авсан. Тэгээ нэлээд судалсан. Гүү. Ерөөсөө байгаагүй ер нь зүгээр ер нь бол яг нэг юм хуваарь консалтинг хийх гээл ингээд яваад исэн л та би. Тэгээд Монгол консалтинг сервисгээ ERP-ийн консалтинг компани байгуулаад одоо би нэг 150 орчим компанид ERP систем нэвтрүүлэлтээр ерөн зөвлөх үйлчлэг хийсэн. Сүүлийн нэг 5 жил. Тэгээд нэг 2 жилийн өмнө 3 жилийн өмнө нэг зүйлийг би зүгээр яг явган ярианаас сонссон. Тэр нь юу гэхээр энэ онч Deloitte-ийн ончин сүрэн ингээд онч аудитаас онч Deloitte хоёр болохын хооронд нэг асар том зөрүү гарсан юм аа. За нэгдүгээрт бол одоо манлайлалын хувьд маш том зөрүү авсан юм аа. Тэрүүгээр маш их юм одоо тэр хүнийг ингэж сургаж коуч хийж хөгжүүлсэн юм байлээ гэд. За би энэ талаар бас танаа яг тэр үед таны удирдлаганд байсан хүмүүстэй дээр холбогдож референс дээр авсан л та. Үнэхээр тийм босноо яасан хийсэн гэд. Тэгээ энэ хоёрын хооронд бол энэ тэнгэр газар шиг аягүй том зөрүү байсан. Тэгээ ер нь ийм олон улсын партнертай болж өөрийгөө хөгжүүлж би дэлхийн одоо том мэдлэгийн сангаас юм авч иж зөвлөх үйлчлэгээ гэж ярихгүй бол өөрийнхөө одоо бяцхан туршлаган дээр үнэлж юм ярьдаг бол буруу юм байна гэд. Тэгээ та бол одоо манай бизнест ингээ хоёр дахь удаага яг юу хийж өгсөн. Одоо чиглэл өгсөн. Тэгээд одоо замыг зааж өгсөн. Тэгээд би яг эндээс би нэг асуулт асуух гэдэг юм бол таа болно. Тэгээ би нөгөө энэ Австрали төвтэй олон улсын KPI институт нэгэ байгуулгын Монголд төлөөлөгчүүлээд тэгээ бас яг таны ярьдаг шиг л одоо үүс захирал нэг хэстэд их ёстой гэд. Ингээд маш их одоо коучинг одоо аваад эхэлсэн. Тэгсэн нөгөө энэ дотроос надад хамгийн их тулгамж байгаа бэрхшээл нь юу вэ гэхээр би нөгөө нэг яг л уламжлалт Монгол захирал байгаа байхгүй. Заримдаа нөгөө боцсон шууд ярьцдаг тий. Тэгээд нөгөө хүнд одоо нэг хүн харахад бол гүндүүг сайхан Монгол ирэх хүн боцсноо ярьцдаг. Тэгтэл одоо тэр нөгөө менежмент энэ олон улсын стандарт юугаар чинь заавалчгүй одоо ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг ингээд нөгөө кодекс одоо янз бүрийн зүйлсүүд байгаа. Тэгэхээр энэ зүйлсээ одоо би ингээд авч чадахгүй заримдаа яг төрөлхийн мэрэгжлийн биш төрөлхийн зангаа гаргаад байдаг. Энэ миний суултал. Таанд яг ийм бэрхшээл тулгарч ирсэн үү одоо 11-ээс даван гарсан бай. Тий 11-ээс 12 оны хооронд ер нь яг түрүүний одоо би нэг ярьсан шүү дээ тий яг мэрэгжлийн хүн гэдэг бол бас их онцлог тий. Би бол жишээлбэл бас ингэж хэлэх гээд байгаа. Бизнес хүнээс одоо бизнес одоо намайг бизнес woman ч гэдэг юм уу гэж хэллээ гэхэд би бас яг ч бас тийм айхтар бизнес хүн биш байгаа. Тэгэхээр мэрэгжлийн одоо professional services гэдэг энэ чиглэлээр одоо ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүний хувьд бас яг дандаа нэг юм бизнес decision гаргаал те нэг юм ашигтай юу гэдэг тийм одоо шийдвэр гаргаад байдгүй те. Тэгэхээр нөгөө нэгдүгürt хоёрдугаарт гэвэл нөгөө мэрэгжлийнхаа одоо ёс суртахуун мэрэгжлийнхаа зарчмыг ингээд бид нар барьж явахын тулд бид нар хичнээн их мөнгө олох байсан төслөөс хүртэл үгүй гэж хэлж чаддаг. Тэр нь яагаад гэхлээр
нөгөө миний харилцагчтай одоо өөрний газар хийж байгаа ажилтай одоо ашиг сонирхлын зөрчилтэй байна. Эсвэл одоо энэ ажлыг авахснараа бид нар нөгөө хараат бус байдлаа хатгалж чадахгүй байна гэж үзэх юм бол ямар ч гоё харагдсан төслөөс бид нар үгүйгдэг. Тий. Энэ бол айгүй асар том одоо магадгүй ингээд одоо орж ирээд аудитор болоход бол тэр хүнд сэтгэл зүйн болоод айгүй бэлэн бус байдал одоо бэлэн болоход айгүй хэцүү. А бид нар болохоор нөгөө хар багнасаа тэ 20 наснаас ахуулаад сургууль төгснөөс ахуулаад яг л энэ замаар явцсан учраас биднэрт бол нэг тийм хэцүү биш. За өнөөдөр энэ төслийг үгүйгээд ямар сайхан одоо төсөл байгаад ямар сайхан мөнгө олох байхад би үгүй гэж хэлж яхад нөгөө талд бас тэр надад нэг өөр илүү төсөл олдох нь олдно те энэ ажлыг хийгээл явж явах чухал. Тэгэхээр энэ утгаараа яг ингээд нэг амар бизнес хүн биш бас. Тэгээ мэрэгжлийн салбар мэрэгжлийн хүн болвол нэгдүгээр асуудалд айгүй бодиттой ханддаг байх хэвээр. Хоёрдугаарт ингээд ноён нуруу те тэр чигээ ерөөсөө алддаггүй байх хэвээр те аль нэг тийшээ одоо холборч хилтүүдгүй байх хэвээр. Тэгээд дээрэс нь одоо хараат тус байдал. Тэгээд нөгөө ашиг сонголын зөрчилгүй гэдэг юм а баримтлаад өндөр ёс энэ бүхэн чинь нийлээд өндөр ёс зүй болчихж байгаа байхгүй өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энийг ингээд багасаа л ер нь бол энийг ингээд багаас нь сургадаг ийм одоо хүнийг бий болгодог бас нэг мэрэгжлийн хүн гэдэг юмыг одоо бий болгоно бүтээй гэвэл бас багаас нь л эхлэх хэрэгтэй байна гэж би хараад байгаа. Тэгэхээр манай залуучууд жишээлбэл 20 эд наснаас энд ажиллаж байгаа залуучууд яг л нэг ийм л хүн болж төлөвшөж байгаа. Ер нь бол нууцыг хадгалах, харилцагчийн нууцыг хадгалах гэдэг асуудал биднэрт маш өндрөөр тавигддаг. Энийг бид нар яаж хамгаалж, яаж хайрладгийг те яаж үнэхээр одоо амьсгалах агаараа болгодгийг. Ёс зүйтэй байх гэдэг чинь юу юм те тэрийг 1 2 3 4 5 ийм юмнаас бүрдэн. Энийг бид нар яаж бүр өдөр тутмынхаа идэх хоол амьсгалах агаар шиг болгодгийг те. Энийг чинь бид нар ингээд сургаж байгаа байхгүй юу? Тогоонд нь чанна гэж одоо энийг л хийх байх гэж бодоод байгаа. Би бол яг 20 наснаас л тийм юмар явсан. Тэгээд тэр маань ингээд нэг энэ хинбэ гэдгийг ингээд бүтээж байгаа те. Тэгэхээр түрүүний чиний одоо эхэлсэн дээр ярихад бол магадгүй энэ бол зүгээр чиний нөгөө нэг юм ёс зүй одоо төв хараат одоо чиг шумаа барих энэ төр зарчим марчмаасаа илүүтэй коммуникацийн асуудал биш магадгүй. Коммуникацийн ур чадвар тий. Тэгэхээр тэр тал дээр илүү ярьж байгаа хэрэг гэж байна. Тэгэхээр коммуникацийн ур чадвар аягүй чухал юм байна. Би одоо шилбэл одоо хүртэл би энэ коммуникац гэдэг чинь ямар хэцүү юм бэ л гэж бодож явдیں۔ Яагаад гэвэл өнөөдөр ингээд намайг шилбэл хүмүүс аюу сайн ярьдаг гэдэг байхгүй юу. Гэхдээ би ингээ өөрийгөө голоод байгаа байхгүй юу. Би яг ярих, communicate хийх хоёр өөр. Зүгээр нэг ярих, тий одоо ингээ сайхан ярих. Яг communicate хийх хоёр өөр юм байна л да. Тэгээ communicate хийхдээ ямар коммуникацийн стилтэй байгаа энэ төр гэдэг өөрийгөө бас ажиглах хэрэгтэй. Тэгэхээр би жишээлбэл удирдах хүний удирдах байгаа менежер хүний одоо executive хүний гол бас нэг ур чадвар бол коммуникацийн ур чадвар байгаа. Хийх гэж байгаа ажил зорьсон зорилготой бусдыг яаж итгүүлэх вэ? Тэгээ хамгийн өргөшгтэй хамгийн хурдан богинохон байдлаар яаж итгүүлээд ингээд хүмүүсийг араасаа дагуулад тэр зорилготой хүрэх вэ гэдэг чинь коммуникацийн ур чадвар ороод байгаа. Тэгэхээр тэн дээр жишээлбэл би одоо ингээ өөрийгөө голоол тэр үед те тэгэл би тэнд буруу одоо коммуникацснээс болоод буруу одоо ойлголт биендээ төрүүлнэ. Тэгээ дээрэс нөгөө гадаад хүмүүсийг удирдах байгаа тэн дээр бид нар одоо ямар хэл мэл усны одоо бас нэг үл ойлголцол бас дээрэс нь соёлын ялгаануудаас хамаарат нэлээд одоо асуудал бий болж байгаа шүү дээ. Тэн дээр би магадгүй их суралцсан одоо өссөн байх гэж бодож байгаа нэгдүгээр. Хоёрдугаар зүгээр ингээд нэг менежментээс лидер гэдэг хүн чи хийм бэ те. Лидер болохын тулд чи яах ёстой гэдгийг би бас тэндээс олж их харж одоо өөртөө их тусгаж авч тэрийг одоо их ингээд өөртөө хэрэгжүүлэхтэй яг угаасаа нэг хүнд чанар байд юм байна л да бас өөртөө тогтсон хүний чанар тэрийг олж тогтоогоод тэрэн дээрээ илүү бүр юу яах тийм ээ баяжуулах одоо тэр өөртөө байгаа мөн чанаруудаа өөртөө байгаа сайн талуудаа илүү баяжуулаад товойлгох тэрнийг илүү хөгжүүлэхтэй ийм юмнуудад бол мэдээж одоо энэ олон улсын байгууллагад орчил суралцаж харж ойлгож явсан байгаа л да. Би хараад байхад нэг Аз, Европ одоо барууны гэдэг юм уу соёл нь их өөр байгаа. Харилцааны соёл нь. Тэгээ би зүгээр шинэ Солонгосын буудлын дээр анзаарч явах тийм байсан байхгүй. Би ч тэнцээ 29 настай хүс захирал очиж байгаа байхгүй. Тэгээ намайг ингээд очингууд хамтарч ажиллаж Солонгос чи хэдэн настай гэж эхэлж асууж байгаа байхгүй. Энэ манай шинэ CEO гэд намайг танилцуулангууд
чи хэдэн настай вэ гэж эхэлжсэн. Тэгээд тэднийг анзаарахаар албан тушаал бол насыг их хүндэлдэг. Албан тушаал өндөртэй юм уу эсвэл нас өндөртэй бол өөрөөс нь илүү өндөр настай бол тэр хүн дээр нэг тийм үг хэлж чаддгүй нэг юм Азийн соёл байгаад ах шиг байгаа. Европт болохоор ер нь ах дүүч байсан те ердөөсөө баг нэрээрээ дуудаад маш юм чөлөөтэй харилцаа үүсгэж чаддаг. Тэгээ би бол зүгээр монголчуудыг анзаараад байхад юм дунд нь байдаг харагдаад байдаг байхгүй. Азийн нэг хэсэг байгаад байгаа. Зарим нь болохоор их чөлөөтэй юм Европ соёлтой. Зарим хүмүүс болохоор бүр ингээд хөндлөх үедээ хөндлөөд тэрвэрлдээ суугаад байд юм шиг байна. Тэгэхээр яг энэ монголчуудын бизнесээ явуулахад юм уу те юм коммуникац хийж байгаа онцлог нь та аюу гэж харж байна. Миний өнцгөр бол би нэг бид нар дундын юм шиг гэж анзаараад байдаг байхгүй. Өөрсдийн соёл харилцааны онцлогтой. Яг одоо тэгээд бид нар ингээд багасаа одоо юм нөгөө барууны компаниар ингээд хөгжөөд энэ барууны соёл, энэ ёс жаягийг ингээд дагаа явуучихлаар бидний хувьд бол мэдээж Монгол яг ер нь бол дунд нь тий Монгол хүн учраас бас ахмад настай хүмүүсээ хүндэтгэх захирлуудаа ялангуяа үйлчлэгч нараа бид нар хүндэтгэх асуудал дээр бол нэлээд анхаарал тавьдаг. Зүгээр ер нь одоо чөлөөтэй хандах энтер гэдэг дээр одоо манай компани culture бол илүү тийм чөлөөтэй тий. Одоо миний өрөөнд орж ирээд чөлөөтэй надтай ярьж одоо харилцаж болно тийм ээ. Янз бүрийн байдлаар бид нар чинь joke одоо хошин шог юм ярьж болно, инээлдэж болно. Тэгээд гэхдээ либерал одоо тийм мөртлөө мэдээж бид нар эцсийн дүндээ бол захирлаасаа бол би одоо шилбэл манай ажилтнууд надаас нэг тийм имэдгүй нэг тийм байгаасаа гэж боддог боловч цаанаа бол имэжлэдэг тэр нэг бас магадгүй залуу хүмүүсийн ч юм уу бас асуудалч байж болох юм те би ч гэсэн залуу хатал дандаа дараа нараасаа айжл явдаг гэсэн. Тэгэл дараа нь ингээд одоо ингээд манай дарга энэ байж идэв Канадад би хаяа очихороо уулздаг. Манай дарга их гой хүн байж байгаа байхгүй юу? Их алиа маллаа гэсэн чи би дотроо бодож чинь би яагаад энэ хүнээс айдаг байсан юм бол их алиа хүн байж байгаа байхгүй юу? Тэгээ надад ч бас намайг залуу байхад манай дарга бол их надад их сайн л байдаг гэсэн чи би амар айж явдаг байсан дандаа. Тэгээ яг тийм юм одоо нөгөө насны нааз хүмүүсийн те насны ялгаа албан тушаалын ялгаанаас болоод бас нэг тиймэрхүү хүндэтгэх юм байна. Гэхдээ яг ажил янз бүрийн одоо ажил дээр бол ерөнхийдөө юу яагаад байгаа чөлөөтэй байгаад байгаа компани дотроо. За харилцагч нартай гэдэг юм бол яг бид нар нөгөө бас нөгөө мэргэжлийн байгууллага учраас нэг тийм юу штэ одоо ингээл ажиллаа хийгээл явцдаг яг ажиллаа яриад явцдаг тий. Гэхдээ нэг айхтар одоо тийм ажилласаа гадуур халаал одоо нэг жишээлбэл барууныхан айгүйх юм хайдаг одоо бас энэ хүнтэй тухайн харилцагч нартайгаа чи ингээд бас нэг тодорхой хэмжээний адилхан одоо сонирхолтой хоббитой байх те тэгээд нэг эхний яриагаа нэг хоббины одоо хөлбөмбөгийн үдсэн өчигдрийн одоо хөлбөмбөгийн хин яаж одоо сайхан өшгөлсөн гол оруулсан тухайгаа яриад эхэлчихдэг те тэгээд нэг жоохон тийм айс брейкинг гэдэг штэ те жоохон юу халаалт би халаалтын тиймэрхүү яриа энэ төр ярьдаг байхыг айгүйх чухалчилж байгаа. Ер нь бол тэгэхэд манай Монголд бол бид нар бас тэхгүй яриад явчихдаг байхгүй юу. Шууд ороод за ажиллаа за яасан гэл шууд ингээд амар төс таас өрөөсө төмпөн тий санаг ингээд тэгээд тэрнийг би бас ингээд нэг жоохон юу яах гээд одоо халаалт энэ төр хийх гээд заримдаа ингээд нэг цаг агаар сайхан байж шүүч гэдэг юм ингээд ярьж итэл чи бас дургу байна. Тийм зүгээр л ажиллал ярил л та одоо ингээл те нэг тийм бас байна яг хөө тийм. Тэгэхээр онцлог л доо ер нь яг хөө эмэгтэй хүмүүс бол бид нар бол гоё штэ одоо ярихлаарэ хүүхдүүдээ яриад сургууль соёл яриад тэгээд нэг жоохон халаалт хийчтэй. Ер нь бол тэгээд хэцүү дийл байсан. Ямар ч байсан тийм заавал ингэж гоё өөр сэдвэр нээлттэй болж байгаа. Тэр халаалт чинь ер нь тэгээд яг ингээ хараад ахлаар хичнээн бид нар ингээл ажил гээл ажиллаа хийх нь чухал. Ер нь нэг социализмын бас нэг тийм ялангуяа манай Ахмад үеийнхэн одоо нөгөө нэг тийм социализмын үеийн тийм юу байгаад байна л да. Бас нэг одоо менталити те үзэл одоо байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр ажил бол тусдаа ар гэр хувь хүний асуудал тусдаа гэдэг юм байдаг байсан байхгүй юу ер нь. Тэгэхээр ингээд чиний хувийн тэр сонирхол чи юу сонирхдог ямар хөгжимд дуртай муртай чинь надад падлаа байхгүй хоёулаа ажиллаа л хийчихье те гэдэг ийм юм. Тэгэхээр яг Ахмад үеийнхэнд бол ийм юм айгүйх байдаг. Гэхдээ одоо
тэрнээсээ жоохон салаагүй тийм юм бол байдаг тийм. Гэтэ яхаа бид нар аль болох ингээл жоохон ингээл халаалт тэгэл янз бүрийн юм ярьж байгаа. Тэгэхэд тэг би юу хэлэхсэн гэхээр тэгдэг байсан боловч одоо бид нар бас нэг тиймэрхүү хандлага байгаа боловч эцсийн дүндээ яг үнэндээ ажил хийн, бизнес хийн гэдэг чинь явж одоо тэрнээсээ бас нэг таашаал авах асуудал юм билээ шүү дээ ер нь. Тэгэхээр бас нэг те хичнээн ингээд мөнгө олох гээд хойлоо сууж байгаа ч гэсэн бас нэг хувь хүнийгээ таньж мэдхтэй чи юу сонирхдаг лээ энэ гэдгээ мэддэг те бас нэг тиймэрхүү харилцаа үүсчээж тэр чин хамтын ажиллагаа чинь эргээд бас илүү одоо ингээд амжилттай, үр дүнтэй магадгүй те. Тэгээд дээрэс нь биендээ одоо стресс багтай үргэлжлэх боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд ажиллал бол ажил энтергээд хасаа илүүтэй бас нэг юм юу руу орох хэрэгтэй юм шиг байгаа. Энэ бол бас нэг тодорхой процесс, тодорхой он жил юу хугацаа шаарддаг хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Бизнес хийж сурна гэдэг чинь яаж бизнесийг урлаг мэт болгоч одоо хийж сурах уу гэдэг чинь л байгаа байхгүй юу те. Ер нь бол ингээд ярингууд надад нэг ийм зүйл ажиглагддаг л да. Бидний одоо Монголд их нутагшуулж байгаа менежмент голцоо Америкээс гаралтай тий. Тэгээд Америкийн өөрийнх нь хууль эрх зүйн орчин өөрөө англи саксоны эрх зүйд орно тий. Тэгэхэд монголчин бол их газрын хуультай. За ялангуяа Монгол улсын хөдөлмөрийн хууль бол нөгөө яг саяны хэлсэн социализм үеийн хууль тий. Ажилчин ангийг хамгаалсан. Тэнгүүт ингээд барууны ингээд ямар ч гоё менежментийг оруулж ирэнгүүт Монголын хөдөлмөрийн хууль дээр нийгмийн даатгал энэ ингээд олон зүйлс дээр очиод ингээд хэрэгжихэд нэлийн хүндрэлтэй болоод байдаг юм болов. Тань тийм асуудал тулгарч ирсэн үү? Одоо магадгүй Deloitte-ийн маш сайхан одоо менежмент, одоо промошн те инсентив хөтөлбөрүүд байдаг байх ажилтнууд зориулсан. Тэрийг одоо Монголд ажилтнуудаа буулгахад ямар нэгэн хүндрэл учирч ирсэн үү? Ер нь хүний нөөцийн одоо менежмент бол яах аргагүй бид нар өөрчлөх, шинжлэх ёстой болчиход байгаа зүйл байгаа. Тэгэхээр юу гэхлээр за олон улсын компанид ажилтны хувьд ингээд биднэрт ингээд хүний нөөцийн менежмент бүх юмнууд нь ингээд шууд ингээд дээрээс өрөөд ирж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь яг хөө ингээд би бол тэгж л ажигласан Монгол компаниудын хүний нөөц бол нэг юу одоо хөдөлмөрийнхөө хуулийн захирагдаад хүн ажилд авахыг яаж хийх вэ? Хүн халахыг яаж одоо чирэгдэл багтаа айтаахан халах уу гэдэг ийм хоёр юмыг л хийдэг л харагдаад байгаа байхгүй ерөөсөө бас тийм бас туршлагаач бас надад байгаа хүний нөөцийн менежер гэж авлаа. Тэгэл ер нь нэг тийм л юм хийдэг л тий тэр нь л одоо яатсан нэлээд гашцсан тий. Тэрийг одоо яг хуу энэ барууны юунд бол compliance гэж хэлээд байна л да. Менежментэд одоо хүний нөөцийн менежментийн одоо 10 хэдэн асуудал байлаа гэхэд ария байлаа гэхэд тэрний нэг нь бол энэ compliance яхахгүй хууль дүрм журамдаа захирагдах ёстой түүнийг дагаж мөрдөх ёстой тий. Тэр утгаараа compliance-ийг л хариуцсан хүний хэсгийг хариуцсан ийм улсууд хүний нөөцийн менежер хүний нөөцийн менежмент явж байна гэдээ яваад байна. Тэгэхээр энэ бол хамаагүй учир дутагдaltaй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо бол мэдээж ингээд хөгжиж байгаа. Гэхдээ одоо яг жинхнээсээ нөгөө хүндээ хурч очих те яг хүннээ хөгжүүлэх гэдэг асуудал бол бас болоогүй л байна л да. Ер нь одоо жишээлбэл бидний түрүүн бид та нарт одоо миний үдсэн хичээл гээд ямар байв гэ те. Тэгээ тэр онлайн одоо сургалтууд одоо ямар мундаг байж байгаа вэ те. Тодорхой жилийн хэдэн цагт нь те та нар яг заавал сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавих. Тэгээд ингээд бүх төвшнээр нь ажилтнуудаа сургалт өгөх те. Тэгээ энэ сургалт өгөхдөө яг яагаад ямар зорилгоор бид нар ямар чиглэлээр энийг сургалт өгөх ёстой юм бэ гэдгийг урьдчилан төлөвлөх энэ төр аягүй чухал байгаа байхгүй нөгөө стратегтэйгээ холбоотойгоор стратеги төлөвлөгөөтэйгээ холбоотойгоор бизнесийнхаа компанийнхаа зорилготой уялдуулаад би энэ хүмүүсийг ямар одоо чиглэлээр яаж сургаж хөгжүүлж явах ёстой юм бэ гэдг нь одоо компани болгон дээр өөр өөрийн онцлогтой байх ёстой тийм тэрнээс биш нэг тийм ярьж байгаа шиг амархан юм бас биш байгаа байхгүй юу ер нь бол надад нэг асуулт байна л да. Та одоо ингээд Монголын компаниудад мэргэжлийн зөвлөх хөгжлөө үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь байгууллага одоо жижиг том хамаагүй те байгууллага ер нь мэргэжлийн зөвлөх хөгжлөхөөс юу хүлээх ёстой байдаг вэ? Ерөнхийд нь ингээд аваад үзвэл те одоо яг танаа тухайлсан жишээ биш мөртлөө ер нь байгууллага мэргэжлийн зөвлөх хөгжлөхөө одоо гаднаас авснараа те тэр байгууллагт одоо юу гэдгийг
өгөөж нь. Яг өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нэг чухал. Одоо надад юу хэрэгтэй байгаа юм бэ гэдэг те. Тэгэхээр яг манай дээр заримдаа ингээд харилцагч нар хэрэгтэй яг өөрсдөө яг юу хэрэгтэй байгаа мэдэхгүй байх тохиолдлууд их байдаг те. Тийм тэгээ яг бид нар ингээд сонсоод яг ямар гол асуудал байгаа юм тэгээ юу энэний үр дүнд юунд хүрэх гээд байгаа юм бэ гэдгийг сонсож байгаад бид нар таны наад яриад байгаа чинь ийм асуудал байна. Та тэгээд ийм үйлчлэгээ авъя гэдээ ирж байгаа чинь яг үндэ энэ биш юм шиг байна. Бид нар иймэрхүү чиглэлийн үйлчлэг үзүүлдэгээд бид нар бас ингээд чиглүүлээд одоо хөтгөлдөө. Гэхдээ ер нь зөвлөхүүдээс юу хэлэх хэрэгтэй юм бэ гэд. Тэг яг би ингээл одоо ингээд компаниудаар ингээд очиж ажиллахлаар ингээд нөгөө айгүй хэм хийж байна. Ер нь ингээл дижитал болгох тал дээр ч гэдэг юм уу те эсвэл одоо өндөр технологиудыг ашиглах тал дээр ч гэдэг юм уу. За эсвэл одоо ISO-нуудыг хэрэгжүүлээч гэдэг юм уу те олон улсын стандартуудыг хэрэгжүүлээ гэл маш их ажил хийгдэж байна л да. Гэхдээ гол нь одоо ингээд нөгөө тийм одоо олон ажлууд хийгдсэн компаниуд дээр би бол юу гэж хараад байдаг вэ гэхээр энэ бүхнийг нэг базаад одоо нэгдсэн ерөнхийдөө үндсэн одоо хүрхсэн зорилго чинь юу байсан энэ олон ажил дэлгэрэнгүй одоо олон юмнуудыг хийхтэй. Тэгээ тэр зорилгодоо хүрч ийн үгүй юу гэдэг нэг юм стратегийн том дүр зургаар нь харах шаардлага надад харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд за одоо бид нар ингээд энэ олон ажлууд хийсэн энэ маань яг энд явж байгаа юм байна. Бидний зорилго бол энд байж байгаа юм байна. Түүнд хүрэхэд одоо хөдөө дахиад хугацаа хэрэгтэй. Энэ хэсэг юмнууд нь бид нар орхигдуулсан явж байгаа юм байна те. Ерөнхийдөө энэ нөгөө нэг том дүр зургийг харах стратегийн одоо төвшөнд ингээд харж одоо дүгнэлт хийх энэ юм нь учир дутагдaltaй харагдаад байгаа юм. Тэгэхээр компаниуд бол ер нь ихэнхдээ бид нар нөгөө томоохон аж ахуйн нэгжүүдтэй ярьж байгаа маш их юм хийж байгаа. Зүгээр дунд зэргийн жижиг аж ахуйн нэгжүүд төр болвол магадгүй зүгээр эзэн одоо захирал нэг юм л одоо надаа консерн байна энийг л нэг янзламаар байна гэж байгаа. Тэр имээга янзлахад магадгүй одоо авах систем аваад босоод яваад өгч болно те. Тэгэхээр ер нь бол юм байдаг. Тэгээд бид нар бол ер нь тэгж зөвлөд байгаа. Нэг багцлаад дүр зураг хараад нэг road map чинь яг хаана явж гэнэ үү тэрийг хараач л гээл. Тэгээд тийм л зөвлөгөө өгч байгаа. Зөвлөх байгууллага бол ер нь зөвлөгөө л өгч байгаа. Тэгээ зарим газрууд шийдвэр юм уу тэг гаргуулах гад бүр юм бэлэн юм авах гэдэг тохиолдлууд бас байгаад байна уу? Яг ер нь advisory гэдэг маань одоо зөвлөх гэсэн үг тий. Advisory маань зөвлөхдөгтэй консалтинг гэдээ байж байгаа. Бас зөвлөх гэдээ бид нар орчуулад байгаа шүү дээ тий. Тэгээ энэ хоёр яг юугаар ялгаатай гэхэлээ манай Deloitte-д бол advisory бол зөвлөх үйлчилгээ бид нар шийдвэр гаргахад оролцохгүй. Удирдлага танд асуудлыг сонсоод опшнсууд одоо ийм сонголтуудыг ч юм бол гаргаж өгнө. Та энэ сонголтуудаас өөрөө шийдэх ёстой. Шийдвэрийг та гаргах ёстой гэдэг тий. Консалтинг болохоор арай өөр. Консалтинг болохоор нэлээд одоо дотор нь ороод инженерчлэл хийж байгаа тий. Яг ингээд за ийм л үйл зүрэл энэ бол best practice одоо олон улсын хамгийн сайн туршлага бол энэ байна. Тэгээ энийг ингээд даахад ингэж хийдэг ингээд яг ороод ингээд дагуулад хэрэгжүүлээ дотор нь ажиллаж байгаа ч юм уу тий. Ийм консалтинг байлаа гэхэд бол бас тодорхой хэмжээгээр шийдвэрт бол нөлөөлж байгаа. Тэгээд шийдвэр гаргахад нь бас оролцох тийм тохиолдол байна. Тэгэхээр advisory-нууд үзүүлж байгаа бол яг тийм ялгаатай байгаа даа. Тэгэхээр яг хуу компаниг удирдах байгаа нэг номерын хүн одоо гүйцэтгэх захирал бол шийдвэр гаргагч тий. Тэр хүн бол өдөр тутам одоо шийдвэрийг л гаргаж явах хэрэгтэй тий. Тэр шийдвэрэл одоо тэр гаргахын тулд за яг би өнөөдөр энийг яг зөв гэж бодож байна. Гэхдээ надад яг үнэхээр ноттой баттай миний санаа, миний хийж байгаа тооцоолол манайхны үзүүлээд байгаа энэ юм зөв гэдгийг хоёр дахь ч одоо хөндлөнгийн тэгээ мэрэгжлийн зөвлөхүүдээс нэг дахиад хийлүүлчихье тий. Дахиад нэг зөвлөлтчихье. Тэгээд зөв байна гэвэл би явлаа шийдвэрээ гаргалаа гэд. Ер нь бол тэгж их ханддаг штэ зөвлөх компаниуд руу. Одоо манай энэ гадаадын компаниудын биднэр лөө хандж байгаа тий. Одоо ингээд мэдж байгаа мөртлөө өөртөө яг мэдээд байгаа. Бүр мэдж байгаа мөртлөө заавал биднэр лөө хандаад биднээс заавал асуугаад тэг бид нартай бүр мэрэгжлийн хүн төвшөнд маргалдаад ярьчаад тэгээд биднэрт мөнгө төлөөд за баярлалаа гэдэг даагийн учир нь үнэхээр нэг баталгаажуулаад яг prudent-тэй одоо яг гарцаагүй зөв юм хийх тэр одоо процесс дотоод засаглалын процесс нь тийм байна л да. Тэрийг одоо өөрөөр хэлбэл тэр засаглал
одоо удирдлагын процессороо зөвшөөрч гэнэ гэсэн үг байхгүй юу? Чамааг одоо ингээд чи энэ ажлыг хариуцах хэрэгтэй те. Энэ ажлаа хамгийн сайнаар хийхин тулд ямар одоо нөөц боломж байгаа тэрийг ашиглаач. Заавал чамааг энийг өөрөө хийх ёстой, чи зөвлөх авахгүй байх ёстой гэж бид нар хэлэхгүй те. Тэрийг ингээд цаад одоо соёл процесс нь бий болгож байгаа учраас бид нар хандаад хэлээд байдаг. Тэгэхээр би бол жишээлбэл татврын зөвлөх үйлчилгээнд дээр би тодорхой зөвлөхүүдэд тэгдэг байхгүй юу? Ширээний нөгөө талд те, имэйлний нөгөө үзүүрт те, дэлхийн тэр нөгөө өнцөг сууж байгаа одоо бүс мүс хариуцсан том татврын менежерүүд бид нартай холбогдож байгаа. Тэд нарыг ерөөсө басч болохгүй. Чивтөрөөс илүү магадгүй мэрэгжлийн амар том татрын одоо менежер сууж байгаа шүү. За өнөөдөр энэ асуусан асуултыг яагаад асууж байгаа? Чи стратегически бид нар ингээд бас тэр зөвлөж байгаа байхгүй юу те? Нэг асуултанд нь хариулах шүү. Тэгэж биш. Би хүсэх гэж одоо бид нарт мөнгө төлөх гээд байгаа юм биш шүү дээ те. Тэгэл бид нар энийг ингээд ярилцаад энэ тэр хүнд үнэхээр нэг те яг өөрт нэг хэрэгтэй хүрэх те тэр нь л тэрийг л бид нар чанар гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ айгу чухал байдаг. Гэтэл Монголын зөвлөх үйлчлэг арай өөр маягтай өсөд байдаг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө нэг би заримдаа тоглоод харилцагч нартайгаа тэгтээ манайхын нэг даатгалын компани гэж бодоод байна уу юу. Тэгээ би одоо ингээд те яг даатгалын компани шиг харьцаад байгаа мудаа чи гэдэг ингээд би инээлэгдэг байхгүй юу. Яг тэгвэл яг энийг хэлчих. Нэг дээр нэг хоёр хэл хэлчих. Гэт ингээд гэдэг байхгүй юу. Тэ тэгэл тэрий чинь би аваад хий чинь тэгэл дараа нь асуудал гарах юм болов уу энэ. Заа чин те. Өөрийнхөө бодсон болгох гэдэг. Тэгээ бид нар даатгалын компани биш ээ те. Даатгалын компани бол бас яг хөө тэгж болж байна те. Гэтэл бид нар бол чамд best possible бүх опшнсуудыг л гаргаж өгч байгаа. Тэгээ чи эндээс өөрийнхөө одоо албан тушаал ажил үүргийнхаа хүрээнд хариуцлага хүлээгээд өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй, сонголтоо өгөх хэрэгтэй. Тийм. Тэгээд яг магадгүй бас ингэ сонголт хийх бас хэцүү байл би бас туслана шүү дээ тий. Ер нь бол энэ зүгээр ахаа гэд. Тэгээд тэр хүн стил миний зүгээр байна гэснийхэн дагуу энэ best options юм а гэсний дагуу хийж байгаа ч гэсэн тэр хүн эцсийн хариуцлагаас хүлээх л ёстой. Тэгээд дараа нь ингээд тэдэнд л хэлсэн тий. Тэгэхээр гол нэг юм энэ бол нэг юм зөвлөх үйлчилгээ авахгүй байх сурах соёл бас байгаад байгаа байхгүй юу. Дээрээс нь менежментийн үүрэг роль гэж юу юм, хариуцлага гэж юу юм, тэдний эрх мэдэл гэж юу юм, тэр бас тодорхой биш вэ нөө гэж хараад байгаа. Тэнгүүт ингээд зүгээр нэг асуусан асуултан дээр зөвлөгөө өгөх биш. Одоо ингээд цаашаа яг таны үүрэг ролийнхаа хүрээнд энэ асуудал ийм ингэж тавигдах хэвээр. Таны асуугаад байгаа юм чинь баг тэр өөр хүний үүрэг рол байх жишээ нэг ч юм уу тий. Тэгэл бид нар чинь иймэрхүү зөвлөгөөнүүдийг одоо өгтөө тэгэл нэлээ нухацтай л авч үзэж байгаа л да. Энэ дээр би яг энэ дээр ингээд ер нь байгууллага би бол тэгж харддаг. Байгууллагын ялангуяа гүйцэтгэх захирлууд өөрөө мэргэжлийн зөвлөх компаниудад ажиллаж туршлага юм авч явах хэрэгтэй байна тий. Ихэнхдээ зөвлөх гэж зарим тохиолдолд яаж яах гэхээр илүү нөгөө нэг юм хувийн шугамар ч юм уу тий таньдаг хүмүүсээс асуугаа авчдаг тий. Тэр яг тийм аль биесний болохгүй шүү дээ тий. Мэргэжлийн компани төлбөртэй үйлчлэгээ ороод ирэхлээр илүү хариуцлагатай хандж эхэлж байгаа тий. Хоёрдугаарт компани өөрөө менежментийн хүрээнд өөрснийхөө ярьж байгаа сэдв ажиллаж байгаа хүмүүсийнхээ хүрээнд ийм хаагдмал хязгаарлагдмал байгаа. Мэргэжлийн компани орж ирснээс яг тэдний компани дээр нэг удаа үүссэн кейс зөвхөн тэдний дээр нэг удаа үүсэж байгаа болохоос яг тэр салбарт ч юм уу олон газар үүсэж байгаа юм туршлагуудын нийлбэр дүгнэлтийг олоод авч чадж байна гэсэн үг тий. Гуравдугаарт нөгөө зарим удирдлагууд ч юм уу байгууллага нөгөө өөрснийхөө айгүй сайн гэж харсан зүйлдээ бодож байгаа зүйлээ ийм дэмжүүлэх зорилгоор хандаад байдаг тий. Ингээд итгэцэн байгаад байдаг тий. Тэрийг яг үнэндээ аль нь зөв юм бэ гэхээсээ илүү өөрийнхөө зөв гэж бодсныг бусдаар тийм байна гэж хэлүүлэх гэж яваад нотлуулах гай яваад байдаг тий. Чи нөгөө management bias байхгүй юу? Зөвхөн ингээд өөрийнхөө бодож байгаа confirmation bias ч гэдэг тий. Одоо ингээд бид нар ингээд нэг л өөрийнхөө бодож байгаа юм а зөвгөө додсон яг тэрнийгээ ингээд бүр тэрэндээ итгэцэнтэй нэг талыг барьцсан. Тэгээд эндээс өөр өнцгөөс юм хэлэхлээр ингээд хүлээж авдаг болсон тий. Тэгээд тэрнээс одоо жишээлбэл гүйцэтгэх удирдлага менежментийн улсууд үргэлж өөрийгөө шалгаж явах хэрэгтэй байхгүй юу? Ер нь би одоо нэг талыг л бариад байна одоо би дуртай ямруугаал ингээл тэгэхэд яг энэ зөвлөх үйлчлэгээ тусалж байгаа тийм нөгөө хараат бус байдлаар гэтэл нөгөө байгууллага дотор байгаа бүтцэд байгаа тэр санал өгж байгаа хүмүүс тодорхой албан тушаалын бол эрх ашигын сонирхол байгаа цалин авж байгаа эсвэл нэг нэгэндээ удирдагдж байгаа ч гэдэг юм уу тийм тэгэхээр хараат бус хүн бол зоригтойгоор нөгөө тэдний нуугдмал үннийг шууд хэлж чадчих тийм дараагийнх нь зүйл нь юу вэ гэхээр байгууллага тухайн нэг сэтлэр асуудал үүсдэг гэтэл мэргэжлийн компани орсноор яах вэ гэхээр
тэр сэтэл нь өөр жинхэнэ асуудлын одоо нэг юм ажлын даалгавар гэж ярьдаг. Шинж тэмдэг нь байж магадгүй тийм. Тэгээ би ч одоо дизайны чиглэлийн автсорсон гэдэг байхгүй байгууллагууд. Тэгэхээр яг энэ кейсүүд гардаг байхгүй. Байгууллага эхлээ очихлоор нэг удаа танилцуулга хэвлэх хэрэгцээ гарч. Тэгээ танилцуулга хэвлэх гээд ингээд контентын юм уу дизайны хэрэгцээг судлаад ирэхээр тэдний бүр том нөгөө анханасаа энэ нөгөө нэг visual concept стратеги тодорхойлоогүйгээс ийм ирээвэр хураар явж исэн зүйлээ зэгслэх жинхэнэ бодит хэрэгцээнд тэрд гардаг ч гэдэг юм. Тэгэхээр ийм 5 одоо юу гэдгийг үнцнийг авч болно. Тэгэхээр ер нь одоо сонсогч одоо зарим удирдлагууд ер нь зөвлөх хөшлөхийг зоригтой авч дадаасаа гэж. Энэ нэгдүгээр та суралцж чинь, хоёрдугаар зөв харж чадчих чинь те. Ийм одоо мэржлийн байна гэсэн давтлыг нэмжлэх гэсэн. Тэр одоо яалчгүй та түрүү хэлжсэн 11-2 онд галзуурал ирсэн шүү дээ эдийн засаг. Тэгээ Монгол компаниудад мэргэжлийн зөвлөгөө үйлчлэлтэй хэрэг болсон гэдэг чинь. Тэгээ дэлхий бол глобалчлагдаад эрэхтэй зэрэгцээд гадны компани, гадны харилцагч эсвэл гадагшаа дотоод IPO хөнж гэдэг юм уу. Энэ нөгөө мэргэжлийн байх. Засаглал ингээ бүх юмнуудаа мэргэжлийн болох юм хэрэгцээ шаардлага зайлшгүй гараад байгаа юм тий. Би тэгээд бас уншаад үзэж байхад ийм юм ярьж барууны менежмент бол би танаас одоо яг асуу. Барууны менежмент бол надад ингэ заажсан. Ингээ жоохон уналттай юм хэвийн хэмжээнд байж байгаад нэг юм огцом өөрчлөлтүүд их хийж явдаг гинэ. Япон менежмент болохоор ингээ тасралтгүй сайжруулалт гэдгийг хийдэг. Тайл болох ингээ тасралтгүй сайжруулах арга ажиллагааг нэвтрүүлээд барууны юм огцом сайжруулдаг хийчих юм бол илүү үр дүнтэй гэх. Тэгэхээр ер нь үндсэн ажиллахын философи дээр бас барууны зүүн одоо Азийн соёлууд өөр байгаа нэг компани. Та тэрэн дээр тий ялгаа гарч байна. Яг өөр соёлууд нь бол мэдээч ингээд улс орныхоо соёл, Азийн соёл өөр. За тэгээд ер нь одоо ингээд менежментийн сүүлийн үед ингээд нөгөө арга гаргачлалууд те. Гол нь биднэрт бас нэг юу байгаад дутагдaltaй байдаг юм. Одоо Монгол компаниуд харж байхад энэ удирдлагын ажилтнуудаа нөө хурц жотууг нь өгдгүү. Одоо тэ өөрөлдөл хөдөлмөрийн баг зэвсгийг өгдгүү те. Тэгэхээр удирдах ажилтнуудад бас хурц одоо тэр жотуу тэр хөдөлмөрийн багж хэрэгтэй байгаа байхгүй юу? Гол нь одоо тэрэн дээр л бид нар ямар түүл гэд одоо англиар бол түүл гэд хэлээд байгаа штэ те. Багж. Би бас их айгүйх англи үг ашиглаад байгааз энэ нь нөгөө нэг энэ барууны концептууд одоо ингээд англиар орж ирсэн юмнууд бид нар монгол руу буулгаад гэхдээ бид нар бас заримдаа буруу буулгаад тэг буруу ойлгоод буруу хэрэглээ яваад байна бас. Тийм болохоор ингээд нөгөө яг тэр үгийг нь би бууж монголоор ингээд хэлхийнхээ оронд хэлээд байгаа. Тэгэхээр энэ түүлнүүд нь одоо багц хэрэгслүүдэд хангаж өгөхгүйгээр тэр хүнийг ингээд гараараа одоо ингээд нүцгэн гараараа л одоо юм тийм тий. Энэ бас их учир дутагдaltaй менежментийн хамгийн учир дутагдaltaй одоо бид нарыг бас хойш нь чангаагаад байгаа арга байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ түүлнүүдийг тий орчин үеийн түүлнүүдийг менежментийн түүлнүүдийг олж авахын төлөө консалтантуудын тарих тэр уур чадвар тэр туршлагыг одоо ухаас өөр зам байхгүй ухах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар зөвлөгөө өгч байгаа компаниудаа тэр удирдлагуудад нь бид нар маш олон төлөвийг үлдээгээл явж байгаа. Тэ тэр бол одоо хамгийн чухал юм л тэнд бид нарын үлдээж байгаа байхгүй юу. Санаа, идея гэхээс илүү бидний санаа, бидний одоо тэр сэтгэх чадвар тэр creativity бол мундаагүй ерөөсө дутхгүй. Гол нь нөгөө багц хэрэгслэн дээр байхгүй болчиход байгаа байхгүй төлөвлөд дээр тий. Тэгэхээр менежментийн одоо ингээд номнууд энэ төр уншаад ер нь уншихаас гадна манай Deloitte-ийн хэрэгжүүлээд байгаа энэ зүрийн түүл аргачлалуудаас ингээд хараад тахад Японууд маш их тэр Японуудын арга аргачлалаас бас дэлхий маш их суралцж байна. Тий, суралцж байна. Барууны бас одоо олон арга аргачлалууд байгаа. Тэгээ манай энэ одоо томоохон гэгтэй сургуулиудын онлайн төвшөнд одоо ингээд нөгөө арга аргачлал одоо онлайн сэдвүүд ингээд боловсруулад энэ менежментийн ухаанд ингээд одоо сэлбэд өөрчлөөд арга сайжруулад байна шүү дээ тий. Ийм юм гараад ирэхэд ингээд Deloitte гэсэн одоо ийм консалтингийн компаниуд тэрийн шууд аваад түүл болгоод хувиргаж яадаг. Арга аргачлалууд хувиргаж яадаг. Тэгэл дээр үед нэг манифесто гэдэг нэг ном гараад тэгэл тэрийг шилбэл Deloitte аваад илүү ингээд амьдралд хэрэгжүүлж болдог юм түүл болгож хувиргаал тэгээд харилцагч нартай одоо танилцуулдаг ч юм уу тий. Тэгэл одоо янз бүрийн ингээл нэг одоо сэтгэж байгаа менежментийн сэтгэгч нар ингээд нэг асуудлууд дэвшүүлэл арга аргачлалууд гаргаж ирэлээ шүү дээ тий. Одоо жишээлбэл нөгөө нэг balanced scorecard ч гэдэг юм уу тий. Тэгэл нөгөө эсвэл Японы одоо нөгөө amyob management ч гэдэг юм уу тий. Ингээл
Тэгээ тэр нь ингээл багаар ингээл нэг хэсэгтээ ингээл бүүн болоод тэрийг ингээл ашиглаж яснаа одоо болохоор ингээл Six Sigma те lean одоо менежмент ч гэдэг юм уу. Одоо бүр сүүлийн үед нөгөө нэг agile те бүр agile гээл те замбраагүй ингээл agile менежмент agile гэл одоо яригдчих юм ч гэдэг юм уу те. Энд чинь ингээд байнга л ингээд өснө одоо үргэлж өөрчлөгдөж байгаа, хувьсж байгаа, дандаа боловсронгуй болж байгаа, цаг үеэ дагж байгаа ийм менежментийн арга аргачлал төлөвлөд байгаа. Энийг бид нар олж авч одоо консалтингуудаас нь одоо тий олж авч ингэж яаж хэрэгжүүлэхийг нь хэрэгжүүлээд туршаад тэгээд одоо өөрийн юм болгож авахгүй болвол бид нар хоцрогдсон хэвээрэл байх болно. Хичнээн сайхан идеятай хичнээн 24 цаг SEO ажиллаад нэмэргүй байхгүй юу? Маш их ажиллаа л байдаг тий. Тийм. Тэгэхээр би бол түрүүний чиний хэлсэн одоо тий 5 зүйлийг одоо бид нар шалтгааны улмаас хүчин зүйлсийн улмаас яагаад консалтант хэрэгтэй юм бэ гэтгэлээр тэмдэж. Одоо нэг ийм асуулт байна. Сэдвтэй холбоотой. Ер нь ингээд за барууны Ази бид нэг дундны яваад шүү дээ. Тэнгүүт бид нарт бол менежментийн ойлголт мэдээж аж үйлдвэртэй холбоотойгоор нэлээд сүулт орж ирж байгаа те. Бид нэг хойноос нь хөөгд байгаа юм шиг те. Тэгэхээр энэ баримж байгаа баруунаа дагаад эсвэл Японы чиглэлийг дагаад юм ингээд ер нь хөөгд гүйцэх юм уу те. Тэгэхээр бид нар өөрийн гэсэн онцлогтойгоо эсвэл аль түвшнээс нь хэл зэрэгцүүл одоо юу гэдгийг бидний нэг соёлын суурь байгаа, орчин нөхцөл байгаа мэдээж бүх компани 2500 ажилтангуу тийм том үйлдвэрүүд байхгүй дотоод дээр. Тэгэхээр бид нар аль хэмжээнд нь ер нь зэрэгцэж очивол энэ дээр таны бодол. Гэхдээ одоо ингээд хамгийн сүүлийн үед яриад байгаа юм бол ерөөсөө disruption л гэдэг байгаа шүү дээ тий. Шууд одоо self disruption өөрсдөө тэгээд өөрсдөө эвдлэхээс гадна тэр даашаа бүр өөрийнхөө индастри дотор биш гадна шал өөр одоо салбар секторуудын хүмүүс юу хийж байгааг харж энд өөрийгөө эвдлэх гэдэг байгаа шүү дээ. Өөрөөр шууд зохион байгуулах. Disruption гэдгийг юу гэдэг чинь сүйтгэх гэдэг үгс. Сүйтгээд авч биш. Юу аах вэ те? Тэгэхээр ерөөсөө одоо тийм disrupt хийх өөрсдөө disrupt хийхин тулд тэгэл ингээд сүүлийн үеийн технологиудыг ашиглах хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар огцом өөрчлөлтүүдийг ингээд хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Энэ уламжлалт аргаараа ингээд бид нар за тэрнийг нь эхэлж хийжээ дараа нь тэрийг нь хиндээ гэд одоо яваад гүцэхгүй болчиход байна шүү дээ тий. Тэгвэл бид нар why not одоо яагаад ингээд уртаас нь disrupt хийх гээд үзэх хэрэгтэй юм тий. Үзэж болохгүй юм. Одоо бас ковид менежмент гэж байгаа юм шиг. Яг зүгээр яаж юм хэрэг хизээж хаанаас ч юу болж магадгүй тий. Зайнаас ч яаж байгаа бол ажил дээрээ ч ирж байгаа. Энд чи 3 хоногч магадгүй. Эсвэл маргааш манай үйлчлэгээ байхгүй ч болж магадгүй ч гэдэм. Нэг тийм гинтийн өөрчлөлтийн нөгөө дасан цагттай Дарвины хуулийн дээр бүтсэн очиод байгаа шиг байна бас. Тэгээ би сая онцгой зүрийн захирлын яриан дээр санал нийлж чинь бас зарим зүйлээр санал нийлэхгүй зүйлсээ. Жишээлбэл нөгөө хэрэглэгдэхүүн одоо төлсүүдийг бид нар ингээд нөгөө хүмүүс ингээд ийм менежментийн суурь одоо философи гэж ойлгоод ч юм уу ингээд яриад байдаг. Гэтэл энэ бол өөрөө үндсэн онол нь бол өөрчлөгдөөгүй шүү дээ. Тэ зорилго зорилт нь зүгээр л нөгөө тухайн одоо менежментийн онолыг одоо амьдралд хэрэгжүүлэхэд хялбаршуулж өгсөн одоо багц төхөөрөмж тий. Тэгэхээр нөгөө магадгүй одоо Лавгагийн асуусан асуултан дээр ер нь миний бодлоор би хувийнхаа бодлыг хэлэхэд бол нэгдүгээр хүн бол нөгөө суурь онолыг бол заавал мэдэх ёстой. Тухайн суурь онолоо мэдж байгаа хүн өөрөө тухайн бизнесийн одоо нөхцөлд ямар багажаа сонгож авах нь одоо тэр хүний одоо шийдвэр байна. Магадгүй нөгөө дархан хүн одоо нэг тийм том алхаар юм зохиодож болохгүй бах тий одоо лантуугаар юм зохиодож болохгүй галт мөгний дархан өөртөө зохирсон жижиг алхатай л байдаг. Тэрүүнтэй адилхан тухайн бизнест яг ямар хэрэглэгдэхүүнийг нь одоо яаж ашиглавал оновчтой юм бэ гэдгийг тэр хүн суурь одоо менежментийн арга барилаараа мэддэг байх хэрэгтэй баг. Тэгээд бизнестэй тухайн нөхцөлдөө тохирсон багажаа сонгож чаддаг байх хэрэгтэй гэж бодож байгаа би бол. Багаж бол олон байна шүү дээ одоо тий. Багаж бол олон болж байна тий. Би бас юу асуумаар байна л та. Тэрний үгээр одоо энэ гэр бүлийн компани соёлууд байдаг шүү дээ. Би бол анзаараад байхад Солонгос болон Япон бол их тийм гэр бүлсэг тий. Гэр бүлээрээ ажиллаж байгаа гэдэг бол их сайн зөвч гэдэг юм уу тэгж үзээд идэм байлээ. Барууны болохоор тийм юм байна уу? Эсвэл тэрийг нэг дэмжихгүй байх шүү. Глобал бизнесүүд нь ингээ нарийн харах юм бол ер нь баргалж уламжлалт юм л шүү тий. Бас л гэр бүл гэр бүлээ тэрийг ангаа уй дамжаа хамгаалчихсан. Яг юу штэ одоо бид нарт ингээд Монголд орж ирж байгаа том компаниуд энэ төр бол дандаа нөгөө хөрөнгөний бирж энтертэй бүртгэлтэй одоо глобал болцсон тий. Глобал гэдэг чинь бас
одоо дэлхийн одоо 200 гаруй улс орнуудын хэдтэн нь байж глобал болох юм те зүгээр international компани гэж бас байна. Тэ international-ийн нэг хэдэн оронд те 5 6 оронд үйлчлэгээ үзүүлдэг 10 оронд ч гэдэг юм те international компани, олон улсын компани, глобал компани бас ялгаатай байгаа шүү дээ тийм ээ. Глобал culture гэдэг чинь шал өөр болчиход байгаа байхгүй юу? International компани culture өөр, domestic local company culture өөр. Тэгэхээр юу family owned бизнесүүд маш одоо амжилттай явж байгаа гэр бүлэрээ одоо аваа явцсан заавал хөрөнгөний биш дээр гараагүй бизнесүүд зөндөө байгаа. Тий. Манай Deloitte жишээлбэл Deloitte Private гэдэг тусгай тийм одоо үйлчлэгээ байгаа. Зөвхөн тийм family одоо гэр бүлийн бизнесүүдэд одоо зөвлөгөө үйлчлэгээ бүх юм хийж өгдөг юм. Тэр манай тэр бизнест бас эслэх хувийн тэр нь бол нэлээд мундаг өсөж байгаа тийм байгаа тий. Зөвхөн одоо нөгөө 500 Fortune 500 кейсээ гадна тий. Тэгэхээр тэр чинь ер нь бол монголчууд нэг гэр бүлээрээ байхаар алтан уурмар гээд тэгээд тэр чинь бол бас хасаагүй л байгаа зүйл. Яг нь Монгол гэр бүлийн бизнес гэл юу хүмүүс ингээл яриад тэгэнгүүтэл ингээл би энтэйг ойлголцчихдээ шүү дээ. Яг тэг ингээл нэг гэр бүлийн бизнес ингэлээгээл тэгтэл нөгөөдх сонсож байгаа нь үшээ ойлгоцсон те. Тэр нэг үгээр яг юу хэлээд байгаа 1 2 3 4 5 гэл би бас боддог байхгүй юу. Яг ямар ямиг ингээд тэнд нэгдүгээрт яатсан байвал хоёрдугаарт яаж байвал гуравдугаарт ямар соёлтой байвал дөрөвдүгээрт юу байвал тэрийг ингээд гэр бүлийн бизнес гэж нэрлээ. Тэгээ би энтэйгээ шууд ойлголцоод байгаа юм бэ те. Энэ айгуух тийм бид нар одоо үнэхээр нэг би энтэйгээ нэг хил дээр ойлголцъё гэвэл иймэрхүү юмнуудыг айгу нарийн болгож явах хэрэгтэй юм шиг байгаа. Энэ менежментийн ухаан, энэ менежментийн зөвлөх үйлчилгээний хүрээнд бол энэ юмнууд одоо их тодорхой болж явах хэрэгтэй юм шиг байгаа. Тодорхойлт юу бид нар гэр бүлийн бизнес гэж нэрлэчихэд байна уу те. Тий. Нууцсан байвал зүгээр байгаа. Гэр бүлийн бизнес гэж тодорхойлж байгаа нь өөр байж магадгүй. Өөр байж магадгүй. Гэтэ ингээ хоёр хүн ойлголцоод байдсан шүү дээ тий. Би ч ойлголцоогүй. Тэгэхээр ойлголцоогүй гэсэн үг байхгүй тий. Тэрийг би хэлэх гээд байгаа. Тэгэхээр тий. Тэр энэ айгуу чухал коммуникац тий. Тэгэхээр харин тий ойлголцол яг үнэ. Тэр ойлголцоогүй байхгүй. Тэгсэн ирнэ ингээд ойлголцоод байгаа юм шиг тий. Тэгэхээр ингээд энэ дээр бас их олон юмны одоо хөгжлийн саад их явдаг шүү тий. Тэр ингээд нэг ойлгоцсон мэдсэн юм шиг санагдаад байгаа юмнууд маань мэдээгүй ойлголцоогүй юмнууд их байдаг тийм. Юу ярих вэ? Нөгөө хоёр хүн нэг байцаа тарьжсэн. Чи байцаа тарьж байгаа юм гэсэн. Үгүй би байцаа тарьж гин гэсэн. Би чам байцаа тарьж байгаа байх гэж бодлаа гэдэг шиг. Тэгээ ойлголцсон тэрээр. Бас нэг ийм юм байх шиг байна те. Барууны компаниуд илүү vision юм уу зорилго төвтэй. Аз төв дээрээ болохоор илүү хүн төвтэй байна уу? Нэгсэндээ яг хуу давуу тал нь яаж нэхэр илүү зориг руугаа барууных нь яваад байгаа мэт боловч Азийнх нь болохоор илүү юм хүн төвтэй соёлтой илүү соёл дээр илүү их зүйлүүд явдаг. Би бас нэг тэгж ажиглаад байгаа юм. Эсвэл үгүй байна уу? Яг багийн тоглолт Аз илүү сайтай ч юм уу те. Бүлгийн бүлгийн зохион байгуулалт кем дуугаас те. Одоо үнэлж явдаг. Тэрэндээ илүү өндөр ач холбогдол үүдэх. Тэр нь болохоор Азад болохоор одоо чиний ярьж байгааг яг би хэлж байгаа мó мэдгүй. Гэхдээ зүгээр Азад болохоор юм loyalty одоо нөгөө нэг нь нөгөөдөө үнэнч байх тий тэр family угаасаа Азуудын чинь өөрсдийнх нь ард түмнийх нь одоо илүү одоо дээдэлдэг зарчим болвол family шүү дээ тий гэр бүлсэг улсууд тий гэр бүлийн value нь гэр бүл дээрээ илүү тулгарсан. Тэгэхээр тэрэн дээрээ үндэслээд ч юм уу loyalty одоо нэг нэгэндээ үнэнч байх. Одоо дараадаа үнэнч байх, ахмад хүмүүст үнэнч байх, ээж авдаа үнэнч байх, үнчээр дагахтай ингээд энэ илүү их Аз соёлтэй. Тэгээ тэрэн дээрээ одоо үндэслэн илүү одоо компани удирдлага соёл тогтоо тий. Нөгөө талдаа болохоор барууныхан болохоор loyalty гэхээсээ илүү одоо жишээлбэл одоо ажилтаа хүн төвтэй биш гэж барууны одоо удирдлага эхэлж ерөөсө болохгүй. Тий. Яг тэгвэл тэд нар хүн төвтэй гэхдээ тэр одоо бас илүү одоо нөгөө нэг юм либералтэй чөлөөтэй тий жишээлбэл албан тушаалын лидершип тий за та захирал тэгээд таны хүмүүс дагаад хэлсний чинь хийж гэнэ гэдэг бол магадгүй та ингээд захирал учраас энэ албан тушаалаас чинь болж таны хүмүүс дагаж байна. Нөгөө талдаа таны үнэхээр манлайллаас чинь болоод хүмүүс дагах хоёр өөр. Тэгэхээр та зүгээр өнөөдөр надад
бас тэр Deloitte-ийн нөгөө гүйцэтгэх захирал болж байхад бас манай нөгөө мэрэгчлэтнүүд бид нарт юм ярьжсэн байхгүй юу? Та бол үнэхээр ингээд албан тушаалын лидершип үзүүлээд байна уу эсвэл үнэхээр манлайлалыг үзүүлээд байна уу гэдэг ялгаатай. Тэ? Одоо зүгээр нэг юм төрийн бас байгууллагын дарга хийгээд олон нийтийн төлөө зүтгээд явах тэр лидершип зүгээр одоо цалин өнгөөд даргын суудал суучаад лидершип өөр энэ бол асар ялгаатай тийм. Тэгэхээр манлайлалын зарчим гэдэг. Тэгэхээр өнөөдөр чи тэр албан тушаалын тэр павернаас илүү гарч лидер байж чадчихна уугүй юу? Тэрий чинь хүмүүс ойлгоод тийм учраас чамтай хамт байна уугүй юу? Тийм учраас энэ Deloitte-д хүмүүс ажиллаад байна уугүй юу? Тэ? Энэ л асуудал байгаа байхгүй лидер гэдэг юмны хувьд. Тэгэхээр эргээд нөгөө лидер хүн чинь өөрийгөө биш бусдыг бодох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр лидер хүмүүсийн үндсэн чанар гэдэг юм бол бусдад чөлөө, эрх чөлөө бусдад одоо хүч өгдөг гэдэг аа шүү дээ. Тэгэхээр энд бол ингээл нэг өөрөө бол нэг жижигхэн нэг юм юу л болох хэрэгтэй юм шиг байна тий. Би л хавгаас нэг асуумаар байна. Хавгаа одоо Хятад Монголын хамтарчсан компани захирал гээд Шанхайд нэг хэсэг суусан тий. Тэгээд төсөл нь хөрөнгө оруулалтын асуудлаас болоод хойшлоод. Тэгээд тэрэн дээр сууж хат Хятадаас ингээд үнэхээр авчгаар бизнесийн тийм соёл юм байна уу? Их өөр ертөнц байгаа дах шүү. Соёл гэхээс илүү мэрэгжлийн тэр нөгөө дэд бүтэц гэдэг зүйл айгүй манахаас ялгаатай байсан. Тий. Бизнесийн орчинд буюу хөрөнгө оруулалтын хэмжээнд түншүүдийн хэмжээнд харилцаа нь бол одоо гуанши гэж яриад байдаг. Хятадууд нэг юм одоо таны төрний хэлдэг тэр нөгөө бие биендээ үнж байх чанар байхгүй. Тэгээд тэр нь бол хуулиасаа нөгөө юм бичиг баримтын гэрээнээсээ илүү асуудлыг зохицуулдаг. Зоолко хэрвээ одоо юу гэдгийг намайг танилын хүрээний дотроо батлан дагаад оруулсан бол би тэр хүрээл дотор худлаа ялж хулгай хийж юм уу буруу ажиллахгүй баг дотроо ингэ ажилдаг. Яг гүйцэтгэлийн түвшиндээ аваад үзэх юм бол ер нь нөгөө айгүй олон нарийн мэрэгжлийн юм болсон хүчин сайтай. Тэгэхээр юу хийх чинь манад бол ингэдэг ч нэг за чи энийг хийж чадж байгаа юм чи энийг хийж болох юм байна гэдэг ингээд хийлгээд байдаг. Тэр дул энийг хийдэг энүүгээр дуршигдсан мэрэгжлийн тим хүн олдох боломж нь айгүй өндөр учраас тим нарийн хийн. Тэр хүнээрээ харин өөр юм хийлгэж болдго юм л. Тэр хүмүүс нь хийж болгох байсан хийдэггүй. Манайх Хятадын соёлтой их том зөрүү өгд юм шиг байна тий. Би зүгээр дипломат хүмүүстэй уулзаад ярингууд Монгол бол дуу хүн муу хүний дуу чанга гэдэг тий. Юунд болохоор Хятад болохоор чимээгөө суул санаа муутай хүн Баатар ирээ дуу чанга гэдэг үлээ. Яг нь сүүлд нөгөө нэг Хятадын танхимын шугамар Хятадаас нөгөө яг энэ Европын бизнесүүдэд консалт өгдөг буюу Хятадд бизнес хийж байгаа бол та соёлын ийм зүйлүүдийг мэдэх хэрэгтэй гэдэг юм сургалтууд ирсэн л дээ. Яг мэргэжлийн консалтинг компани. Тэрэн дээр сууж явах бас л яг тийм юм лээ. Нөгөө күнзээцээ ахуулаад дараа нь христиан байгаа, дараа нь буддист байгаад ингээд айгүй олон суураас тэгээд ахуйн соёлын суур нэ хоолны ондны суур. Тэгээд бүр ийм менталити буюу нөгөө нэг юмыг бүлгэлж харах, нарийн деталаас харах гэдэг ийм соёлын нөгөө сэтгүүн ялгаанууд байдаг юм лээ. Бид нар бол юмыг ерөөхдөө нь ярьдаг тий. Хятад болохоор илүү деталь хөөгөөд деталь аим гарцаагүй болгочоод тэг ингээд дандаа деталь яриад байдаг юм шиг ажиглагдсан да. Тэгээ тэрэн ч үгүйс. Азуудтай бол заавал нэг ширээний ард бас нэг хондгоны юм дээр ажил явуулах гэдэг байна. Тэр бол нөгөө коммуникацийн юм л да. Коммуникац хийж байгаа хэлбэр нэгээ таньж байгаа хэлбэр ч гэдэг юм уу те. Тийм харин тэг нэгнээ таньжиж тэрэн дээр бизнес явахаас танай компани үзүүлэлтийг харчаа таныг дүгнээ тантай юм хэлэхгүй юм шүү. Тий. Таньсны дараа юмаа ярих гэдэг байна. Тактик болсон байна те. Харин эдгээр бас тодорхой хэмжээгээр итгэл хүү яах вэ гэдэг асуудал бас их явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ер нь бол итгэлцэл дээр л үндэслэж энэ одоо бизнесийн ертөнцийн чинь хөдөлж байгаа. За төр засгийн үйл ажиллагаа ч гэсэн бас итгэлцэл дээр бас их үндэслэж байгаа. Тэгээ би одоо ингээд нэг олон жил бизнес хийгээд энэ асуудлууд тулгарах ер нь ингээд энэ юм болоход ингээд бодоод тахт бол явж очиж бид нар биендээ итгэлийн асуудал болчиход байгаа байхгүй юу? Хүмүүс энийг ингээд гүнзгий харахгүй учраас юу итгэхгүй гэж ярьж болно. Гэтэ яг эцсийн дүндээ хоёр хамтрагч биендээ итгэх үү тэгээд итгэлээ даах уу гэдэг асуудал л ерөөсө гол болчиход байгаа байхгүй. Тэгэхээр асуудал юунаас үүсээд ингээд одоо байгаад байгаа вэ гэхээр нэгдүгээр тэр одоо хоол унд идэж одоо туршиж үзэж штэ те юм ярьж те тэг ингээ итгэж болох хүн үгүй юу энэ хүний одоо бодол санааг нь ойлгоё гэж штэ те нухацтай хандж ин гэсэн үг штэ ер нь бол те манайхан шиг тэг монголчууд болохоор нэг талдаа айгүйх биендээ амар гинэн итгэмтгий одоо өстой айгүй итгэдэг те маш шууд итгэдэг те тэгээ тэр одоо гинт очоо шууд ямар ч асуудалгүйгээр итгээд ханцуун дотроо мөнгө тохироод
би эндээ мөнгө төгрөг өгчөөд алдчихад байж байгаа кейсүүд бас гараалах штэ тий. Тэгээ эн чинь бол нөгөөх монголчууд итгэлийн асуудал тий. Тэгснээр нөгөө талдаа болохоор бас нэг туушраад байгаа хоёр туйл бас харагдаад байгаа. Бүр хит итгэхгүй байх тий. Тэгэхээр тэгэхээр ингээд бүр хит итгэхгүй байх хит ингээд шууд хараад нүрийг хараад итгэх хоёрын хооронд ч нуган зөндөө юм байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр яг балансыг олоо тэр голоор нь явахын тулд их ажилт шаардлагатай байхгүй. Хоол идэхээс ахуулаад хоол идээд гундаг тулахаас ахуулаад элдв одоо хувь хүнийхэн талаар асуулт асуух, юу сонирхдгийг нь мэдснээс ахуулаад ингэсээр байтал чинийг бас нэг тодорхой хэмжээгээр энэ хамтрагч байгаа талаар нэг дүр зураг бас хавхалнаа да цаа нэг ийм тэг ийм нухацтай хандсан дээр юмнууд явагдах хэвээр. Тэрнээс биш шууд итгэл энтер болвол хит ийм хоёр туйлд байгаа юм. Энд дээр нэмэх нь бас долгион тааруулах гэж нэг юм байгаа тий. Долгион тааруулах буюу ингээд хоол идэх, ярилцах, ингээд байх чинь нэг яг ижил төвшөнд бид тэр энэ зүйлийг ижлэхэн төвшөнд харж гин үү, ойлгож гин үү гэдэг юм. Би одоо сүүлийн долгион тааруулна гэдэг л тийм нэршил. Долгион тааруул нэг үйлсэл дээр орчвол тэр чинь ойлголцоход амар болно шүү дээ, тий. Би нэг хятад руу явчихсан Солонгос руу ажиллаар явчихсан байхгүй. Хятад намайг машинтаа тосоод бүтэн үйлчлээл буудалд өгөл. Юунд тэгээ Орос руу яваад очсон чинь хүн байдгүй бууга таксигаа ороод очсон. Буцаад юмаа ярангуудаа за такси дуудчихсан шүү та яваарай гэж. Энэ нэлээ асар бас өөр нэгсэндээ миний түрүүний хэлэх гээд байгаа санаа бас тийм л юм байна л да. Нөгөө та Европ харилцаанд бол илүү Deloitte гэдгийг тий таныг төлөөлүүлээд хардаг бол Аз харилцаанд за Deloitte-ыг бол мэдээж бүгдээрээ ойлгож байгаа тий. Илүү онцон сүрэн гэдэг хүнийг илүү ойлгож харах гэдэг тий. Тэрийг мэдчихээ цаашаа ингэж явах гэдэг ийм бас том зөрүү байгаа даа шүү. Энэ дээр Оросд нэг Хайникны үйлдвэр дээр бид нар эндээс нэг уулзалтын менежмент, бүсийн менежментийн цаг авахгүй очиход цаг олдохгүйсэн байхгүй. Тэгэхээр бид нар Монгол зангаараа очиад Виад Москвад очиод шууд юугийн дараад офс дээр нь очиод уулзчихгээд хаяг нь байгаа юм чи. Тэгээ ингээ яваад очиод уулзах гэдэг. Менежер нь байгаа гэж уулзсуусан та цаг авсан уу үгүй гэд. Үгүй бид нар ингээ зориод Монголоос ирлээ штэ гэсэн чинь Африкаас ч ирдэг. Ингээд соёлын бас энэ зөрөө бид нар бол болчихно гэж бодож байгаа штэ. Аргалчин гэдэг хүчлэх гээд байдаг те. Тэр чинь ерөнхийдөө би бол жишээлбэл шууд тэгэж цаг маг тохирохгүйгээр ингээд уулзах тийм юмд бол үнэхээр дургу. Надад бол ингээд би өөрийнхөө одоо удирдлага юм ажлаа удирдах хэрэгтэй шүү дээ тий. Би ажилдаа удирдуулах ёсгүй байхгүй юу? Яг түнтэй нэг адилаар надыг зориод ирсэн хичнээн одоо мундаг том бизнесийн дийл бариад ирсэн тэр хүнээр би тэр одоо юмар удирдуулах ёсгүй байхгүй юу? Би чи энд удирдаа гартаа хөстэй шүү дээ тий. Гэтэл ингээд ирчээд ингээд за одоо ингээ яг тантай уулзъя ч гэдэг юм уу те. Энд бол би жишээлбэл үнэхээр нөгөө нэг яг тэр нөө барууны менежментийн одоо компанид ажиллаж байгаа гэдэг утгаараас үнэхээр дургу. Тэгээ би өөрөө хүнтэй цаг авахгүй очиж уулзахдаа ерөөсөө чаддгүй. Тэгэл л цаг авах юмсан гэж бичээд байдаг цаг авах юмсан гэдэг ерөөсөө хизээч бүтэхгүй жилжингээ цаг авч чадахгүй тохиолдол байна. Яг бол нөгөө хүн чинь цаг өгж цаг тохирч ажилтгүй хүн байдаг аахгүй. Манай ялангуяа төрийн байгууллагын те зүгээр л хүрээдрээ чинь юу сүртэй юмтэй ч гэж ах шиг те тийм тэгэл зүгээр яваад очихоор харин ч сайхан уулзчихдаг ч юм уу те. Энэ айгу буруу. Одоо энийг бид нар энэ менежментийг энэ аргыг одоо салах ёстой. Ялангуяа бүтээмжинд энэ өөр аягүй болсон нөө. Тийм бүтээмжинд тий. Одоо ялангуяа энэ ковид үед гэрээсээ маш их онлайн хуралтай байгаа. Уцаар хүртэл ярих өргөсөж байгаа шүү дээ. Тийм шууд. За өнөөдөр цаг заваа гаргаж сонирхолтой зүйлээр ярилцсан онцгой сүрэн захиралтай баярлалаа. Тэгээд нэг асуулт байгаа. За. Сүүлийн асуулт шүү. За. Яг монтажтай явуучих учраас хугацааны хувьд санаа зовхгүй юм те. Золко ихэнд хэлсэн манай 2 төвш 3 дахь чимэгтэй оролцогч. Тод нэмээд хэлэхэд чи 2 дахь гэсэн 3 дахь нь аахгүй эмэгтэй оролцогч юм. Зочин гэж оролцогч өөрөө. За. Юуны хувьд нөгөө бидэнд дараагийн менежментийн сорилт бидэнд гэдэг нь дотооддоо ярьж байна те. Юу байх вэ таны ярьж байгаагаар? Удахгүй ирэх сорилтууд те. Ер нь бол одоо бас сүүлийн үед яриад байгаа энэ ковидын дараа бол бүх юм буцаад ковидын өмнөх шигээ байранда буцаж орохгүй гэдэг. Энэ бол ингээд бид нарыг ямар ч байсан яаж бизнесээ явуулдаг, яаж ажиллаа хийдэг байсан арга барил арганд бол ямар ч байсан өөрчлөлт аваад ирсэн. За тэр нь одоо жишээлбэл энэ иймэрхүү
одоо цар тахал бол гарах болно тий. Тэгэхээр энэ цар одоогийн цар тахалтаагаас бас нэлээд зуралдах болно. Одоо энэ вакцины хэдэн хугацаагаар одоо үйлчлэх нь мэддэхгүй байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нөгөө том офисууд одоо ингээд олон мянган хүнтэй нэг дор офис байрлуулах энэ бол өөрчлөгдөн гэдэг. Тэгэхээр хүмүүс илүү ингээд энэ тэнд жижиг офистой ингээд бүх хүмүүсээ хуваагаад тэгээ зайнаас ажилдаг, тэгээ заримдаа офстой ирдэг, заримдаа зайнаас ажилдаг тийм flexible working arrangement гэдэг одоо уян хатан нөхцөл байдал энэ хүүхдтэй эмэгтэйчүүдэд ажиллах оюун хатан нөхцөл байдал энэ төргээл бид нар яриалайсан боловч цар тахлыг шиг бид нар тэрийг шууд хэрэгжүүлэх боломжийг одоо ингээд шууд өөрчлөж авчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр өнөөдөр бол бүх компаниуд энэ жилийн дотор, жил гаруйгийн дотор бол дэлхийд даяараа бид нар энэ суралцж байгаа байхгүй. Энэ айхтар том одоо өөрчлөлтийн юу болчихж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ гаднаас ажиллах энэ бол бидний хамгийн түрүүнд ирэх ёстой зүйл. Нэг технологийн том шилжилт явуулчлаа нөгөө технологийн шилжилт явуулчлаа тий. Технологи шилжүүлв үү, ковид шилжүүлв үү гэсэн ковид нь илүү хүчтэй байлаа. Тий, онлайн одоо худалдаа тий. Интернет худалдаа бол ингээд шууд ингээл яхахгүй ингээл бид нар интернет худалдаа руу яваад орчлоо тий. Тий, амьдралын шаардлагаар. Тэгээд ер нь бол ирээдүйд бас харилцагч нар ч гэсэн их өөр болно гэдэг. Одоо консюмер гэдэг нөгөө хэрэглэгч нар тийм ээ. Тий, хэрэглэгч нар бол илүү одоо ингээд нөгөө юу яана гэдэг штэ. Энэ бүтээгдэхүүнийг авснараа бид нар юм байгаль дэлхийд одоо ээлтэй технологиор хийсэн юм уу? Би энэ бүтээгдэхүүнийг авснараа одоо цаана нь хөс хүчийг нь сорж байгаа ч гэдэг юм уу? Ямар нэгэн тийм муу юмыг дэмжижээгүй байгаа доктортой хөгжил энийг ингэж харж ээж одоо худалдаж авахтаа бүхэл бүтэн түүх сторитой хамт худалдаж авна гэдэг нь тий. Тэр нөгөө нэг дээр үеих шиг одоо том сагстай одоо том төрдөг тэргүүдээр их том багцаар нь ингээд нөгөө бөөний худалдаануудаас аваад одоо машиныхаа арлууч ихэд явдаг тэр худалдаа авалт тэр хэрэглэгчийн зан төлөв байдал бол огт өөрчлөгдөн гэж бас их яриад байгаа тий. Ялангуяа хэрэглэгчийн зан төлөв хэрэглэгчийн одоо хувьд бол гихмээр олон өөрчлөлтүүд дээрнээ би бол одоо ялангуяа олон хүн ажиллаулдаг энэ иймэрхүү одоо салбарын хүний хувьд бол одоо бодож байгаа л да энэ ажилтнуудын одоо зайнаас ажиллах боломжоор яаж хангах вэ? Зайнаас ажиллахад ер нь яаж одоо юу яах вэ? Тийм ээ менеж хийх вэ? За тэгээ ер нь сүүлдээ бараг одоо full time одоо ажилтан гэж байхаа болох юм биш үү те үндсэн ажилтан гэдэг юмнууд ер нь их багасах гэдэг тий ажлуудыг одоо тий одоо нөгөө нэг gig economy гэж яриад байгаа шүү дээ тий gig гэсэн те тэгэхээр тэр чинь илүү томорно гэдэг те хүмүүс одоо өөрөөр хэлбэл ажилтнууд хувь хүмүүс илүү эрх мэдлийг power-ыг одоо өөртөө авах гэдэг шүү дээ тий тэгэхээр байгууллагууд одоо хийх ёстой ажлуудынхаа жагсаалтыг гаргаад энэ ажлыг одоо хийх хүн байна уу гэл зах дээр тавиал тэрийг хийж чадах хамгийн сайн хүнийг менежлж олж авч сорс хийгээд олж аваад менежлээд ажлаа хэлүүлэх л хэдэн цөөн ажилтнтай тэгээд тусад нь тэгэл ийм хувь хүмүүс ийм юм руу ч орох магадaltaй болчиход байгаа байхгүй юу ерөөсөө ихэнх нь тэгэхээр хамгийн шиг хуваараа татвар төлөгч болох хүмүүс их болох байх тийм ийм баримтаа өөрөө гаргадаг shared economy гэдэг. Одоо зөвхөн энэ чинь би жил гарна яг энэ процессыг туршиж үзэж байна тийм айгүй амжилттай байгаа. Одоо ингээд бүр илүү одоо хувьсах чадвартай ямар ч офс байхгүй, ямар ч ажилтан байхгүй тий. Тэгээд захиалгаас хамаарат 10 хүртэл юм уу 15 хүртэл хүн хээр хийж чадна, хөлсөлж чадна. Гэхдээ тэд нар нь илүү сайн ур чадвартай хүмүүс гэсэн шүү дээ. Нөгөө хүмүүст ямар нэгэн байдлаар ийм юу гэдэг ажлын байрны тогтмол цалингийн амлал байхгүй. Яг ийм гоё төслүүд дээр нэгдэх. Тэнгүүд дунд нь бид нар юу хийж нэхлээр зөвхөн ийм гоё багийн уур амьсгал, гоё бие биенээсээ хамаарсан ажлын гүйцэтгэлийг виртуал байдлаар болон одоо ийм хоол моол уух эсвэл салхинд гарах тийм соёл дээр нь зангидчихж байгаа байхгүй. Тэгэл харин тэ одоо ер нь бас хүмүүс компанид ажиллаад олон нийт хамт олонтой байх гэдэг юу бол хүчин зүйл бол хамгийн том хүчин зүйл шүү дээ. Ялангуяа монголчуудын дунд бас бид нар нэг юм хамт олонсог болсод шүү дээ. Хамт олон гэдэг үгтэй те. Тэгээд энэ хамт олонсог юмаа харин санагалзаад магадгүй ингээд 100% ишээ явчихгүй байж болох юм.
ингээд хамт олонтой бай гэдэг үндсэн дээр одоо компанид тодорхой үндсэн ажилтнууд бол 50%, нөгөө 50% нь магадгүй одоо дангаараа ганцаараа бие даасан байдлаар юм уу те. Тэгвэл нөгөө дангаараа бие даасж байгаа хүмүүсийг ч гэсэн одоо чиний ярьж байгаа шиг бас л хамт олонжуулах ёстой те. Тэр хэрэгцээ бол энэ мөнхийн байх бах тий. Яг бол хүн гэдэг чинь угаасаа л одоо тийм хүмүүс гэдэг байгаа шүү дээ тий. Одоо нийгмийн амтан хүнтэй л ингээд харьцах хэвээр ярих хэвээр. Ялангуяа сая ковидын үеэр бол ялангуяа гэр гэрээсээ ажиллах тэр нөгөө хүнтэй харьцахгүй байхлаар ямар их одоо нөгөө нэг сэтгэл санааны сэтгэл зүйн сэтгэл санааны одоо эрүүл мэндэд айгүйх нөлөөлөл гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгээ энэ болгон бол тэр хүчин зүйлээс хамаарат магадгүй ингээд холимог систем бий болох байх гэдэг. Манай Deloitte-ийн ерөнхийдөө энэ талаар бас future of work гэдэг их ярьж байгаа. Тийм. Тийм тайлбар. Supply chain гэсэн хилүүд хаагдаад эхлэхээр дотоодоос гадаадаас гэдэг их өөр болж байгаа юм лээ л дээ. Тэр чинь бүгд Deloitte University-гийн артиклыг уншиж байгаа шүү дээ. Ковидтай холбогдуулаад бид нар шууд яаж энэ ковидыг те ер нь тэгээд бидний одоо гаргаж байгаа санаа бол resilience гэдэг байгаа. Одоо нөгөө бид нар яриад байгаа чинь resilient гэдэг үгийг юу гэж орчуулах юм бэ гэд те тэгээд бид нар ч одоо төсвөртэй хатуучлалтай ч гэлөө уян хатан ч гэлөө орчуулсан байгаа. Яг ямар ч юм болсон гэд даваад гараад үлдэж чаддаг тийм л зохион юу байгууллагыг бий болох ёстой. Тийм байгууллагыг бий болохын тулд нэг юм 3 одоо стейжээр давах ёстой. Тэгээ тэр стейж болгоно нь ямар онцлогтой байх юм? Одоо та хаана явж байгааг нүгэд бид нар нэлээд тийм юу концепт одоо онол боловсруулад тэгээд харилцагчтай танилцуулаад яриад тий бас заримд нь тэр чиглэлээр зөвлөгөө өгöd байгаа. Жил агсын дотор бид нар ч 30 дугаар хийсэн юм байлээ. За ингээд нэг бид нар өнөөдөр ярьж байгаа зүйл 2-3 жилийн дараа өөрчлөлтөг цаг үе дээр ирээд байна шүү. Тэгэхээр магадгүй 5 жилийн дараа эргээд тавуулаа уулзаад нэг ярихад дахиад өмнө зүйлээс тийм юм өөрчлөгдөж тэ. Одоо тэр үед барууны зүүнний соёл нэг болцсон байх юм уу? Дахиад 3 салцсан байх юм уу? Тэгэхээр дахиад бас ярилцах цаг зав боломжууд гарна гэж боддог байна шүү дээ. Тэ бас яриад байгаа шүү дээ. Тэр purpose гэдэг одоо тий purpose гэдэг маань одоо бид нар бас зорилго гэж орчуулдаг байсан. Яг үүндээ бол утга учир гэж юу юм бэ те бидний оршин тогтнох утга учир юу юм бэ гэд. Тэгээ одоо сүүлийн үед чинь ингээд компаниуд яагаад бид нар одоо энэ олон жил ингээд явсан. Жишээлбэл Deloitte 175 жилийнхаа ойг өнгөрсөн жил хийсэн те. Тэгээ 175 жил яагаад энэ бизнес яг ингээд яваад байгаа юм бэ те гэдгийг ингээд судлаад ухаад одоо ингээд тэгээ бидний оршин тогтнохын энэ олон удаан жил оршин тогтнохын мөн чанар юу байв те ашиг олох байсан партнерууд одоо хувьцаа эзэмшигчтэй одоо ашигыг нь хүртэх байсан. Гэтэ тэрнээс илүү юм байсан байж тараад энэ 175 жил яваад байна гэд. Тэгэд энэ зорилго утга мөн чанараа одоо олох эрэлт бол барууны компаниуд гарсан. Тэгээд ерөнхийдөө энэ бол шинэ капитализмыг одоо эхлүүлж байна. Шинэ капитализмын үед бол бид нар стейкхолдер одоо тэ шеэрхолдерын одоо value гэж ярихаасаа илүү бид нар одоо энэ purpose маань юу юм бэ те гэдгээ одоо харах хэрэгтэй болчихжээ гэд. Тэгээд манай Deloitte нөгөө нэг бас CEO Next гэдэг подкаст хийгээд байгаа. Тэгээд тэргээр том нөгөө Fortune 500 компани CEO-нууд ороод яриад байгаа шүү дээ 30 минутын. Тэгээ тэргээр бол нэг өнгөрсөн жилийн 1-р сар хавцаануудаа яг энэ чиглэлээр ярьсан байж байгаа. Тэгээд одоо жишээлбэл тэгэл ярьж байгаа purpose тийм. Тэгээд Deloitte бол манай purpose бол бид нар ерөөсөө impact that matters гэдэг тийм. Нийгэмдээ хамт ажиллаж байгаа хамт олондоо тэг харилцагч нартаа бид нар ямар нэгэн эерэг зүйлийг бүтээж байдаг юм байна. Тийм учраас бид нар яваад байгаа юм байна энэ олон жил. Одоо цаана нэг хөдөлгөгч хүчин байгаад байна шүү дээ. Үл үзэгдэгч гар гэдэг шиг те. Тэр нь юу юм бэ гэдгийг хайгаад байна гэдэг те. Тэгэхээр ийм одоо ингээд стратегический ийм бүр философитойгоор удирдах хэрэгцээ гарч чаддаг шүү дээ компаниг те. Зүгээр ч нэг өнөөдөр энэ нэг дийлийг хийгээл энэний ард гараал тэгэл энэ нэг ашигыг хийчихвэл энэ жилийн ашиг биш тийм ээ. Тэгэхээр ингээд айгүй өөрчлөгдсөн байх болно. Ялангуяа 5 жилийн дараа одоо хэрвээ бид нар ярих юм бол энэ ковид энтертэй холбоотойгоор Хуучин сонсох байх юм байна. Тэгэхээр бид нэр remote working гэдэг 2020 онд нэг хийжсэн. Саяхан сонссон чинь тэр ингээд Zoom-ыг тайлбарж байлбал хуучин сонсогч ирсэн шиг. Тэгээд бид нар нэг сэдвийг дахид давтан хийж магадгүй гэж бодож байгаа. Гэхдээ тэр нь 3-5 жилийн дараа давтан хийвэл ямар өөрчлөлт явж байгааг харин бүр ингээд
тухай үед. Тэгэхээр бас их зүгээр. Тэгэхээр бас энэ Монголын SEO-нор дундаа шилдэг SEO нарын нэг би бол бас таны олон яриа юмнуудыг бол сонсоод үзээд бас форум дээр ярьж байгаа чинь сонссон. Тэгэхээр дахиад бас 3 юм уу 4 юм уу 5 жилийн дараа эргээд ярилцах бах. Тэр өөр нь дахиад ярилцах сэдв энэ бидний өнөөдрийн менежмент юм эсвэл өөр сэдвүүд илүү өргөн юм өөр болсон байх гэж найдаж байна. Тэгээд цаг гаргаад оролцсон танд маш их баярлалаа. Манай Жавхаал хавга баталгар бид цугтаа байлаа. Баярлалаа. 21-р зууны гүйцэтгэх удирдлага ямар ур чадруудтай байх ёстой вэ? SEO хүний мэдэх ёстой олон зүйлсийг SEO подкастаас